За манай Онтай подкастын маань шинэ дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За тэгээд өнөөдрийн зочин би одоо танилцуулахдаа ингэж танилцуулмаар байна. Инж студиогийн үүсгэн байгуулагч. За тэгээд би 2019 онд Шангрилад анх орж явахдаа энэ Snog гэдэг нэг зарим гэдэг байсан тий. Амар амттай. Тэгээд би тэр зарим амсаад ямар гоё зарим гэж ирсэн. Тэр заримыг бас Монголд оруулж ирсэн. За хүн юм байна. За тэгээд мэдээж бас social influencer гэж бас танилцуулчмаар байна. Тэгээд ган инж гэдэг одоо эрхэмтэй бүсгөө орж ирсэн байна. Тэр тэрийн урилгыг хүлээн авч ирсэн баярлалаа Инжээ. Өршөнд баярлалаа. Подкастнда гоё подкаст байлаа. Би сонссон таны подкастыг. Тэрс өнөөдрийн яриадсан маш сонирхолтой болох бах. Бид нар бас дахиад нэг юм танилцуулахад Volt Shangri-La Улаанбаатараас хүрж байгаа. За манай Volt манаас шинэ membership card гаргасан байгаа. Трансбанктай хамтраа. Тэгээд таатай сонирхол доошоо Shangri-La-гийн бэнийг давхарт байдаг шүү те. За тэгээд Инжээ юу байна? Сүүлийн үед ямар шоу төслүүд дээр их цаг анхаарлаа хандуулж ажиллаж байна. Би сүүлийн үед бол нэг ажилласаа жоохон хөндөрсөн байгаа. Тэр шалтгааныг яг эрүүл мэндийн шалтгаанаар эрүүл мэндийн шалтгаанаар жоохон хөндөрсөн. Гэхдээ ажлаа баг багаар үргэлжлүүлээ бас явж байгаа. Одоо нөгөө нэг үл эмчилгээ маань гарцсангуу одоо ингээд жигдрээд хяналтанд яваад эхлэхээр. Тэгээ би болохоор ер нь бол одоо бол яг өөрийгөө анхаарах төсөл дээр л явж байна да. Яг одоо бол тий. Тэгээ одоо бол яг тийм төсөл дээр явж байна. Тэгээд цаашдаа бол ажлаа онгороо л үргэлжлээл хийгээд явах санаа бол байна. Тий. Энд ер нь одоо мэдээж миний таньдгаар бол одоо Инж студио хамгийн ер нь бол мэдэгдэж байгаа тий. Имиж бүрдүүлэлт дээр тулгуурласан бизнес. Тэгээд энэ яг хэдэн оноос эхэлж ирсэн бэ? Ер нь концептыг яагаад энэ чиглэл рүү бас гаргасан юм бэ тий? Өөрийнх нь ер нь passion project мөн үү? Мөн штэ ерөөсөө бүр багасаа орхицсан байсан юм эргэж олж хийсэн юм баггүй юу. Одоо юм гэдэг нь юу гэлж юм гэхээр миний энэ фэшн гэдгээс хувцас загварын салбарт ямар нэгэн байдлаар ажиллах юмсан гэдэг хүсэл. Хэдэн нэг цагт нөгөө биелээгүй мөрөөдөл баггүй юу. Тэгээд явж байгаад өөр ажил хийгээд одоо би ер нь бол корпоративд ажиллаж исэн. Тэгээд хувийнхаа өөр бизнес ингээд хийгээд явж байгаад за одоо ер нь бол яг би өөрийнхөө хүссэн юмыг хийх ямар байдлаар хиймээр байна гэдгээ сонсоод тэгээ тэндээс Монголд яг үнэхээр стилист паблик ингэж тархаагүй байсан үе. Тэгэхээр одоо анх чинь нэг 3 жил болох ч байгаа байхгүй. Тэгэхээр чинь саяхан байхгүй юу гэн тэ. Тэгэхээр нөгөө зүгээр энгийн хүмүүс яваал юм явж ороод стилистийн зөвлөгөө авч болдог гэдэг тийм ойлголт яг үнэндээ нэг байгаагүй. Тэгээд нэг жоохон судалгаа багтай салбар байсан байхгүй. Тэгээд зүгээр л болно. Тэгээ энэ ер нь бол зүгээр өөрийнхөө хүслийг дагаад явъя тэгээд болох байх гэдээ орцсон би. Ер нь тийм. Тэгээ Инжигийн маань ер нь цааш мэрэгсэн мэрэгчлүүд нь бизнес удирдлага байсан тий. Тэгээ MBA-тэй. Гэхдээ яг энэ илүү фэшн чиглэлээрээ бол өөрөө хуваараа дандаа мэрэгчсэн гэсэн үг үү тий. Судлаал. Ер нь тийм. Би ч одоо нөгөө хүн чинь яг ингээд жоохон бахасаа онцгой дуртай юм байдаг штеп хүн болгонд нэг юм цаанаасаа л тэрийг бодохоор ингээ баясал төрөөд байдаг. Миний тийм болохоор би ерөөсөө нэг бараг л 3-4 настайгаас л хувцас загварт дуртай байсан. Гоёх дуртай өгöd байсан байхгүй юу? Барбинд хувцас ойж майдаг те ингээ зүгээр л скетч зураал барбинд хувцас оёол сууж идэх тийм хөвгт байсан. Тэгтээ тэгж явж байгаа тэгээд яг фэшн салбар руу ороогүй. Тэгээд яг хувцас загвараар сурах уу, бизнес удирдлагаар сурах уу гэдэг дээр амьдрал намайг дуудаад гэдэг шиг бизнес удирдлагаараа яваад орсон байхгүй. Тэгэл бизнес удирдлага сураа дараа нь санхүүгээр хамгаалаад тийгээд мастер хамгаалаад ингэж явж байгаад зүгээр стилистик бол за personal stylist тэгээд personal shopper гэх иймэрхүү юунуудыг бол сертификат аваад сурахын явц сурсан. Гэхдээ би тэр мэргэжлийг яг одоо хийж байгаа ажил дээрээ тэр бүх миний мэдлэг байсан гэж бол хэлж чадахгүй. Тэндээс сурсан зүйлс бол байсан боловч цэвэр мэдрэмж тэгээд тухайн ингээ амьдралынхаа туршид хоримтлуулсан туршлага дээр үндэслэж хийсэн ер нь бол тэр ажлыг. Тэгэхээр тийм яг тийм арай өөр төрлийн бизнес гэх юм уу? Ялцгүй хувь хүний нэг юм өөр мэдрэмж хэрэг болдог бизнес ахгүй юу? Одоо ажил ахгүй юу? Тэ одоо бизнес гэж хэлэхээс илүү ажил, мэргэжил. Тийм учраас тийм юм дээр бол их тус болсон яг хувийн багын маань сонирхол тийм. Хоббигоо ажил болгоцсон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр яг ямар байд юм бэ? Айгуу гоёсэн шүү дээ. Одоо яг ингээ ажил гэж бодогддог уу? Эсвэл одоо ч гэсэн яг ингээ тэр ингээ нэг хийх юмсан тэ нэг юм зарим хүмүүс ирээд байдаг шүү дээ. Хоббигоо ажил болгочвол хизээч ажиллахгүй гэж яриад байдаг. Зарим нь болохоор
тэгчгээр бүр ингээ хоббиг болчтой гэдэг яриад байдаг. Одоо өөрийнх нь хувьд би тэрийг арга зам юм байна гэж утсан. Яг ингээд яаж хийх ёстой тэр нөгөө арга замаа айгу зөв болохгүй бол яг нэг бол ийшээ явна, нэг бол ийшээ явна болчт юм байлээ. Тэгэхгүй би нөгөө нэг эхлээд ингээд ажиллаад эхлэхдээ би тийм их манай студид хандлт ирнэ гэж төсөөлөг байхгүй. Яг тэгэхээр тэр харцангуй ингээд тийм чимээгүй салбар байсан. Хүмүүс ингээд за олонний танил хүмүүс ч юм уу эсвэл ийм тодорхой хүмүүсийн авдаг үйлчлэгээ гэдэг тийм стилистийн үйлчлэгээ бол харцангуй үнэтэй үйлчлэгээ. Тэгээд зүгээр л очиод авч болтгүй үйлчлэгээ гэдэг тийм одоо ойлголтоос эхэлсэн учраас би хүмүүсийг зүгээр сонирхох болов тийм эхлээд нэг сонирхох байдлаар ганц хоёр хүмүүс хандаал ингээл явах болов гэсэн чинь гинт бүр ингээ манайх нэнгүүтээ ачаалал дийлэхгүй амар юм хандлттай болоод тэгээд ингээд том компаниудын төсөл рүү ороо явцсан чи би бүр ингээд жоохон нөгөө өөрөө ойлгохгүй гэдэг шиг тийм ингээд юу болоод байна гэдэг шиг яг ингээд корпорацийн тэр стайлинг руу ч орох угаасаа бодол байгааг байхгүй. Тэгэнгүүт ингээд гинт тийм хэрэгцээ байсан гэдгийг ингээ харангуудаа стилистийн мэрэгжил чинь нэг хэцүү нь өөрөө бүх юм хийх болчихж байгаа байхгүй. Яг тэрэн дээр чинь ингээ өөрөө ажиллах хэрэгтэй болчоор хит их ачаалал аваад эхэллээд тэгээ хит их ядраад эхлэхээр хүний бас хичнээн дуртай юм хийж байгаа ч гэсэн тэнд хит их ачаалал авч байгаа ямар ч үед миний бодлоор ямар ч ажил дээр хүний нэг юм юу төрнө эсэргүүцэл төрн дотроос ингээ ядралт төрн ингээд бие чинь өөрөө эсэргүүцэж эхэлнэ те ингээд тийм учраас тэрний ямар арга барилаар ямар хэмжээнд гэдгийг маш тунганд харуулах хэрэгтэй гэж санагдаж байгаа байхгүй. Хичнээн дуртай ажиллаа хийж байгаа ч гэсэн. Тэгээ би одоо болохоор нөгөө яхаа үргэлжлээд ажиллаа явахдаа арай өөр арга барилаар явна гэдэг байгаа нь за арай өөр арга барилаар арай өөр тунганд харуулж зөв явж иж би энэ ажилласаа жинхэнэ таашаалыг авч ингэж тэ яг хүндээ ч гэсэн чанартай үйлчлэгээ үзүүлж чадах юм байна гэж бодож байгаа байхгүй. Тэгээд тэрэн дээр л би ер нь яг заагна байдаг юм байна л гэж бодсон шүү дээ. Тэгээд бас ер нь ийм ер нь passion project буюу одоо өөрийнх нь сонирхлынхаа хоббигоороо бизнес олж хийнэ гэдэг чинь амар хэцүү ажил ер нь харин яа тэгвэл эн чинь нэгдэнд бизнес болж байгаа юм чинь бизнесийн олон талын одоо мэдлэг хэрэгтэй болно тий. За жишээ санхугаас ахуулаад одоо маркетинг тий HR хүний багаа яаж бүрдүүлэх үү гэл олон зүйл ордог учраас хүн жоохон ер нь бол туршлагатай болж иж энийг хийдэг бизнес юм шиг санагддаг. Тэгээ би энэжсэн ер нь бол ингээл бас өөрөө corporate-д ажиллаж үзэж байгаа л яг тэр нь рүү орсон ба шүү дээ. Энд дээр бас нэг гоё би сая сүүлд бас нэг артикл уншиж яхад юу яж хэлээ. Ер нь шинэ продукт юм уу ямар нэгэн сервис лонч хийж байгаа бол гоё тестинг период хий гэж хэлээ. Тэгэхээр одоо юу гэдэг нь эхлээгүй байгаа. Гэхдээ гоё юу бэлэн презентацийн бэлэн тий танилцуулга бэлэн байжгаад за ингээд би ийм хийх гэж байна. Ийм төсөл одоо ийм төсөл маань ингэж салаалах гэж байна. Тэгэхээр энэ дээр ингээд эхлээд орсон хүмүүс байв сонирхож байгаа хүн байвал 20% офф аваад имэйл листээ ингээд details үлдээнэ гэж жагаад тэнгуү тэнцээч нөө хандлт нь амар хэрэг байх нь харагдаж шүү дээ. Then launch гэж байгаа. Тэгэхээр илүү нөгөө нэг яг хүртээмжтэй байдлаа нэг хангаж чадах нь гэдэг ч юм уу те. Ийм зүгээр сонирхолтой байдлаас зөв санаа штэ угаасаа. Харин тийм бод. Би яг эндээс асуухад одоо энэ бизнесийн модель нь чи одоо гой тайлбарлаж өгвөл те. Яг ямар need буюу ямар хэрэгцээ ингээд хүмүүнд үүсдэг юм. Бас бизнесүүдээр корпорат байгууллагууд ямар хэрэгцээ үүсдэг юм. Тэр хэрэгцээг нь одоо энэ студио энэ имиж бүрдүүлэлт гэдэг нь яг яаж хангах юм бэ? Энийг хангаснараа үүсч чадаад гэдэг энэ хоёрыг ялгаж. Тийм би ерөнхийд нь тайлбарлая тэгэхгүй ер нь их амар сайн мэдгүй байх гэж бодож байна. Тэгэл стилист гээл стайлинг гээл иймэрхүү фэшн салбар чинь яг сонирхсон хүн нь мэддэг салбар байхгүй. Тэгэхээр чинь иймэрхүү салбар дээр за стилист за ийм стайлинг студио гэдэг одоо манай студ байлаа гэхэд тэнд үзүүлдэг үндсэн үйлчлэг бол хувь хүний стайлинг буюу тэр хувь хүнтэй тулж ажилладаг стилист гэсэн үг тийм ингээд тухайн хүнийг судлаад тэр хүнд ямар стилийн хувцас зохих уу ямар өнгөний хувцас зохих уу яаж имижийг бүрдүүлэх үү гэдэг бүх юм дээр нь ажилладаг гэсэн үг байхгүй. Тэгээд тэрийг нь бүрдүүлэхээс гадна худалдаа авалтыг нь өмнөөс нь хамтдаа явж ингэж хийж өгдөг тийм шүүгээг нь очиод ингээд янзалж өгөх үйлчлэг энэ гэж байна шүү дээ тийм ингээд шүүгэн дээр нь ингээд ажиллана тийм тэгээд тиймэрхүү байдлаар ажиллахыг хувийн personal styling гэж байна. Тэгээд нөгөөх нь болохоор corporate style юм буюу яг корпорацид за ямар өнгө төрхөөр та байгууллага илэрхийлмээр байгаа гэдэг чинь яг үннийг хэлэхэд тэр back office сууж байгаа хүмүүсээр одоо хүмүүс тэгж төсөөлдөг байхгүй тэр front office дээр тавих яг үйлчлүүлэгчтэй харьцаж байгаа хүнээр л тэр байгууллага төсөөлж байгаа. Тэгэхээр тэр ажилчид ямар имижтэй байж ич тэр имиж чинь хүмүүст мэдрэмжийг хүргэж байгаа гэдэг дээр ерөнхийдөө ажилдаг. Тэрийг corporate styling гэж байгаа. Тэгээд яг
тэр ямар өнгө байх ёстой юм те халуун талаа мэдрэмж өгөх гээд байгаа юм уу итгэлтэй мэдрэмж өгөх гээд байгаа юм уу тэнгуут тэр өнгөний сонголтоос ахуулаад тухайн компани хувцлах ажилчдын дүрм дээр аягүй их ажиллана. Одоо ингээд офис байгууллага байлаа гэхэд ороод ирэхэд тэр байгууллагын уур амьсгал тэр байгууллагт байгаа хүмүүсийн хувцлалтаас бас аягүй хамаардаг байхгүй. Ингээ хүн ороод ирэхээр одоо та бизнес casual гэж стандарт тавьсан юм уу зүгээр casual гэдээ бүр ингээд заагаад өгсөн юм уу те эсвэл бүр бизнес профешнл байх хэрэгтэй юм уу ингээд бүгдийг нь зааж өгөөд тэрэн дээр чинь заагаад өгөөд ч хүмүүс ойлгохгүй шүү дээ тэр юу гэдгийг те тэрийг чинь ойлгуулах нь одоо бидний хийдэг ажил юм уу очиод ингээд за бизнес профешнл гэж энэ юм аа та бүр ингээд ийм тэлээ зүсэн бол ийм мөнгө готлөмсөд ингээд дотроо цамцаа ихтэй юм а гэж заадаг тэр детальны дүрмүүдийг гаргахыг одоо corporate style-ийн дотор хамаардаг гэж явж байгаа юм байна. Тэгээ тэр нь ихвчлэн тэнхмийн лекц болон зүгээр яг бүр юмараа бодлогын хүрээнд тэр хүмүүстэй ажиллах арай өөр тусдаа бас тийм ажил явагдана. Гэхдээ ихвчлэн лекц маягаар явагдана. Одоо би хүүхэн дээр бимба гэж аваад үзээ те. Яг би стилисттэй ажиллая гэдэг хэрэгцээг би яаж олж авч мэдрэх үү, хизээ мэдрэх үү, яаж хандах уу? Айгуу жишээ ярил одоо миний яг стилистийн хэрэгцээ надад үүсэе гэж бодъё л та тий. Айгуу эрэгтэй хүн дээр бол бүр заавал нэг хэрэгцээ гарч иж л ирнэ шүү дээ. Ер нь бол зүгээр явж байгаа очихгүй шүү дээ. Заавал тэр хүнд хэрэгцээ гарсан ба одоо гинт за мадэр ирсэн эрэгтэй хөшлөгч нар дандаа ихнэр нь авчирсан хүмүүс байдгийг. Ихнэр нь өөрөө ирчээд дараа нь авчирдаг тийм хүмүүс байгаа. Зүгээр яг арай өөрөөр ирсэн гэвэл улс төрчид тэгээд нэг арай өөр. Яагаад тэгэхээр тэр хүнд нөгөө имиж бүрдүүлэх шаардлага гарсан учраас ирж байгаа байхгүй юу? Тэмдэгтэй ингээд яг тэрийг бүрдүүлэх шаардлага гарсан. Эмэгтэй хүмүүс бол өөрчлөлтөө. Эмэгтэй хүмүүс бол бүр айгүй сонирхолтой. Уг нь бол хувцалтын хэрэгцээ гараад ирмээр санагдаж штэ тий. Ингээд уг нь бол тий. Яг цаагаараа бол цэвэр сэтгэл зүйн хэрэгцээ байдаг. Дандаа орж ирэхдээ сэтгэл зүйн ханамжийг дээшлүүлэх гэж гадаад төрхөө дээшлүүлэхээр ер нь орж ирдэг гэх юм уу. Цаад хэрэгцээ бол арай өөр байдаг. Тэгээд тэрийг олж харж зөвлөж чадах нь ч гэсэн стилистийн мэдрэмж хэрэгтэй, стилистийн чадвар хэрэгтэй байхгүй. Тэгжиж тэр хүний яг үнэхээр юу хүсэж байгаа. Одоо чинь айгүй хийсвэр байж болохгүй ажил байхгүй. Тэгэнгүүт тэрийг болохоор айгүй хийсвэр юм шиг хийх гээд байдаг жоохон султал байдаг. Энэ нь болохоор нэг ийм 3 хүүхдээ хардаг ээж өнөөдөр зөвлөгөө авах гээд орж ирж байхад амар ганган даашин, амар ганган сүйт санал болгох. Тэр хүн тэрийг хаана өмсөх гэдэг ямар ч авцалтаагүй шүү дээ, тий. Тэгэнгүүт тэр хүний амьдралын хэм маяг, тэр хүний хүсэл сонирхол, тэр хүний яг юу хүсэж байгаа гэдэг бүх юмыг нь аягүй сайн эхний тэр хүний 30 минутанд кач хийх хэрэгтэй. Тэр хүний юу ярьж байгаа бүгдийг кач хийж агаад за таны амьдралын хэрэгцээ болон таны хүсэж байгаа юмны дунд хоёлаа ингэж уулзч болох юм байна гэдэг зөвлөгөөг өгөх гэдэг тэр айгүй чухал. Тэгээд тэр хүний сэтгэл зүйг мэдрэх нь өөр амар чухал. Одоо тэр чинь хөвчлэн жоохон жингийн асуудалтай хүмүүс айгүй хэрэг тийм бас манай институт дээр тэгэнгүүт чинь яг өөрийнхөө гадаад төрхийн онцлогийг гаргаж хуцалж чадахгүй болохоор л зөвлөгөө авах гэж ирж байгаа шүү дээ. Тэрийг нь бид нэр харуулж өгөх нь бидний ажил гэх юм уу? Одоо нөгөө та одоо байгаагаараа ч хангалттай гоё энийг чинь бид нэр ингэж тодтогч өгье гэж хэлэх нь бол тэр ажлын гол. Нэгт мэдээж юм торгон мэдрэмжийн ажил боловч хүнтэй бас дахиад харьцаж юм одоо судалж иж гаргаж ирдэг ажил байгаа тийм сэтгэл зүйд бас жоохон сэтгэл зүйн зөвлөгөө тиймэрхүү юм хийж тээ. Би бас одоо миний нэг таньдаг одоо мундаг захирал байдаг. Тэгээд тухайн захирал маань яаж хийсэн бэ гэхээр би зүгээр ингээ яриа сууж агаад та сая инжээсэн хэллээ ингээ найз эхнэр нь авчирсан гэл тээ. Эхнэр нь ингээ яаж гоё хувцлахыг тухайн хүнд хэлж өгсөн байгаа байхгүй юу. Тэгээд би одоо тийм хүнтэй одоо учирснараа би ингээд ийм гоё хувцс өмсч зүүн өмсч чаддаг болсон. Тэгснээрээ сэтгэл зүйн хувьд би амар өөртөө ихтэй болсон гэж байгаа байхгүй. Өөртөө ихтэйгээс гадна те юмд ингээ хандж байгаа хандлага хүртэл өөр болж ирж ингэж байгаа байхгүй. Тэгэхээр энэс айгүй сэтгэл зүйтэй холбоотой зүйл муу юм байна гэдэг бас энэжээс асууа баттгчлаа л да те. Саяны юм дээр шууд стилист талаас нь асуул. Одоо нэг хүний өнгө тодорхойлно гэдэг нь шүү дээ. Чи өнгө тодорхойлох гэдэг байна. Батлын тийш арай хоёрын хоёулаа өнгөө үлчдэг авчлахгүй. Тэгээ одоо шил маа яаж ер нь сонгох юм өнгийн. Одоо жишээл маа бэмбол ер нь иймэрхүү өнгийн юм хүмүүсдэг. Тэгээ тэрийг зөвхөн стилистээр өчсөн юм. Би бүр арайсаа инжиг орж ихээр за хаста гоё яриа авах гэдэг сонирхолтой санагдана. Амар гоё сонирхолтой санагдана тий. Хувийн өнгө гэдэг одоо personal color гэл айгүй их шуурж яригдсан баггүй сүүлийн 5 жил зөвхөн манай Монгол биш шүү дээ. Солонгос одоо бүр хаасайгүй л яригдсан. Хамгийн ялангуяа их
анх одоо гарч ирсэн газар нь Солонгос гэх юм уу яг айгүй их яригдаж шуурч гарч ирсэн тэндээс аахгүй. Тэгээ манай солонгосч айгүй их тренд дагдаг учраас тэрийг дагаад явчаад манай Монгол руу орж ирсэн ер нь бол тэгэнгүүт тэр болохоор ийм учиртай одоо нөгөө тодорхойлоход айгүй нарийн ингээд draping test гэл одоо ингээд өөр дөр чинь өнгө тавьж үзчихийж тодорхойлдог зүйл гэхдээ яг олон хүн тодорхойлоод ирэхээр би бол ерөнхийдөө таамаглаж чадна тий одоо нэг тиймэрхүү хүн юм шиг байна гэдэг. Тэр нь одоо жишээ нь тий ингээд өөрийн чинь судасны өнгийг хараад яаж борлдог шинж чанар тэгээ төрөлхийн үс нүдний чинь өнгийг хараад ерөнхийдөө тодорхойлж бас болно. Хэлээд өгчтэй боломжтой. За 100 жишээ нь яаж борлдог, хэр их амархан борлдог арьстай вэ? Нэг амархан биш. Нэг амархан. Тийм. Гэхдээ ер нь бол борлцдог. Борлоо. Гэхдээ ингээд борлохдоо нэг юм гоё жигэд таатай, бейж дүнгтэй, ийм тайн юм шиг болох уу? Яа болно. Тийм шүү. Болдог тийм. Тэгээ тэр нь буцаага цайхтаа хэр хурдан. Жоох удаа. Жоох. Хэсэг байна тийм. Тэгээ төрөлхийн нүдний чинь өнгө одоо яг энэ дээр амар тод харагдахгүй байгаа даа. Бор. Цайвар уу? Хүрэн бор өнгөтэй. Төрөлхийн үсний өнгө одоо бол энэ өнгөтэй. Тийм. Судасны хүн. Тэр эргүүлж шил. За. Тийм. Тэгээд ер нь ингээд харахаар өөрөө чи уйлрал дулаан уйлрал байх магадлал хамгийн өндөр. Тэгээд тэр дундаа хавар намрын хоёрын нэг баггүй юу. Гэхдээ би хараад байхад нөгөө борлохдоо одоо чинь өөрөө борлсон байна уу борлоог байна. Борлоог. Одоо бол ерөөсөө яг өөрөө чинь нормал арьсны өнгө. Намрын уйлрал байх хамгийн магадлал өндөр. Тэгэх юм бол би бол намрын уйлрал бас хүн баггүй. Тэгэхээр намрын өнгө бол айгүй их deep гүн өнгөд буюу гүн ногоон, гүн улаан хөрөнгө, одоо өмссөн байгаа камел, кашмир өнгөнүүд, тэгэл цаашлаад бор өнгө. Тэгээ иймэрхүү өнгө. Тийм ээ. Тэгэхээр яг өөрийнх нь магадгүй өмсдөг өнгө юм шиг байна шүү дээ. Тэр очижсэн юм байна. Энэ мэдрэмж бас тэгээ байгаад байдаг. Тэгээс энэжээс өөрөө хэлдэг шиг нэг олон палет тавьж үздэг гэдэг шиг. Тэгвэл би бас тэгж үзсэн. Тэгээд надад яг зөвхөн юм яаж чинь. Зүгээр яг хэлсэн. Тийм ээ. Яг зөв хажууд нь найзуудын хувьд яг хэлж байгаа. Тэгээ улаан, бор яг л байдаг өнгөнүүд. Яг юм гэж. Тэгвэл өөрөө мэдэрсэн байж тээ тэр тийм. Гүн ногоон одоо яг хойтлын фонны ногоон аягаа гоё зөгт. Nice. Окей. За. Тэгээ гоё яригдаад. Аяга фоноо зөв болоос утсан гэдэг. Тийм. Одоо гэхдээ одоо яг энэ өөрөө тэндээс жоохон хоолоо байж гисэн. Яг тэр студид ажиллаж байгаа юу? Студид ерөнхийдөө саяхны хүртэл ажиллаад явж исэн. Манайх студид арай өөр хэлбэрээр үйл ажиллагаа явуулах гад төр зогсоодсон байгаа. Тэгээд он гараад нэг 2-3 сараас байна уу буцаад үйл ажиллагаа явуулах гад тэгээд арай бэлтгэл ажил явагдаж байгаа гэх юм уу. Гэхдээ бусад бизнесүүд явж байгаа шүү дээ тий. Нөгөө сног байгаа тий. Сног байгаа. Тэгээд би Маах чинь нөгөө би эхлээд хүүхдийн бизнес хийж эхэлсэн байдаг. Шинэ ээж гээд нэг юм хүүхдийн бүтээгдэхүүн зардаг Америкас одоо импортлж оруулж ирээд тэгж яадаг. Худалдааны бизнес эрхэлж агаад тэгээд frozen yogurt өөрөө дуртай болохоороо чиг нөгөө дуртай болохоороо гэдэг шиг дуртай юмнуудаа ингээ хийгээд ер нь яваад байсан юм шиг байна. Тэгж явж агаад тэгээд одоо болохоор яг би жоохон supply бизнес руу орсон зүгээр арай ингээд юу яатсан гэх юм уу? Өөрийнхөө ачааллыг багасгаж эхэлж байгаа тийм процесс гэх юм уу. Тэгээд энэ болохоор ялцчгүй амьдралын эрүүл мэндийн шаардлагаар үүссэн. Тийм ээ. Sorry шууд саяных дээр он гараад 3 сараас одоо буцаад эхлэхэд яг саяных шиг хүүхэн очиж зөвлөгөө авч болох уу? Болно. Би тэр өөртөө бодоод байсан. Тэр амар хэрэгтэй санагдаад байна. Саяных дээр бас хэрэгтэй хүмүүс жоохон ичээд ч юм уу. За одоо нөө сэтгэл зүйчдэр очихд бас Монголд бас нэг хугацаа орлоо шүү дээ. Би юу гэж сэтгэл зүйчдэр очтой гэдэг. Одоо л нэг юм хөмсөртэй хүмүүс нь очиж сураад ах шүү гэн. Тэрнтэй ижлэх яг стилистик бас яг бас бодоод байдаг байхгүй. Нэг хүмүүсийн хэлснээр л за нэг юм өнгө тохирдог болов гэж боддог болохоос биш. Яг очиод ингээ мэрэгжлийн үнээр нь зүгдээд явах. Тэгвэл хүмүүс ялангуяа айгүй их ирмээр байгаа мөртлөө ирдэггүй юм шиг байлээ. Тийм. Болно. Харин тийм. Боломжтой. Окей. Юун дээр сая шинэ ээж гэдээ ярьсан анхных нь бизнес гэсэн үү те. Анхны корпоратаар явж байгаад өөрөө яг яаж тэрийг хийв тэрийг ингээд корпорат нэг ингээд корпорат юмд орчвол яг нөгөө ярьдаг шиг rat race шүү дээ. Тэндээс ингээд шилжих юу? Тэр хүн баг өөрөө мэдэрдэг баха. Би ингэж бодож исэн. Нэг удахгүй гэдгээ мэдчихсэн корпорат дээр. Тэрийг бүр анханасаа мэддэг гэсэн жоохон бахасаа гэдэг шиг ингээд нөгөө өөрийгөө яг юу хүсэж байгаа гэдгээ тэгээ өөрийгөө ямар онцлогтой хүн бидгээ мэдчихвэл яг ямар ажлын байран дээр удаж чадах уу, доктортой ажиллаж чадах уу гэдэг хүн ер нь мэдэндээ. Ер нь л хвчлэн өөрийгөө дотгошоо сонсоод яг
өөртөө одоо яг юу миний онцлог тохирох вэ гэдгийг ингээд мэдчихвэл би бол корпорат дээр зүгээр туршлага хуримтлуулах гэж яг үүндээ ажилласан. Тийм. Яг туршлага хуримтлах угсаа зорилготой ажилласан. Тэгээд тэгж ажиллаж байгаад ер нь бол яг миний характерт өөрөө ямар нэгэн юм хийж бүтээхгүй бол өөрөө гардаж хийж бүтээгээгүй бол таашаал одоо ингэж авч чаддгүй юм байгаа байхгүй. Тэр өөрөө гардаж хийж бүтээгээд тэрнийхээ үр шимийг хүртвэл тэр нь надаа ингэж аз жаргал бэлгэлдэг зүйл байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг л хийх хэрэгтэй угаасаа хүн ер нь тэгэл өөрийгөө л хаппи болгох гэж одоо өөрийгөө болон хайртай хүмүүсээ л хаппи болгох гэж амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг л хийх нь зөв. Тэгээд тэр үед за гэд айгүй тодорхой байсан гэх юм уу. Тэр үед би одоо ингэж болцсон юм байна тий. Одоо эндээс ерөнхийдөө би яг хувийн юмаа хийгээд юу ч байсан хамаагүй эхлүүлээд эхлэгч нь өөрөө амар чухал. Тэгээд эхлэх ингээд шатаарал одоо болцсон байна л гэж бодож юу эхэлсэн. Тэгээд тэр чинь зүгээр л би айгүй инэттэй ингээд нөгөө ахыхаа жоохон бэбиг хараад нэг юм нэг настай хүүхэд гидсэн дүүрээд ингээд уйлаад суугаад нь харж агаад олцсон бизнес байхгүй юу. Ингээд хүү энэ ч гидсэн ингээд амар дүүрдэг юм биш үү? Энд нь арга байдгүй юм болов гэд бодсноо амар судалсан чинь ингээд бүтээгдэхүүнүүд байгаа л оруулж ирээл ингээл зүгээр явцсан бизнес. Тэгэнгүүт тиймэрхүү юм дээр зүгээр угаасаа л эхлэх цэг нь миний хувьд бол айгүй ойлгомжтой transition ч гэсэн айгүй smooth явсан юм уу тийм. Powered by Mongolia Talent Network. We focus on you. Гэхдээ одоо мэдээж за эхний бизнес эхлэх хөрөнгө за тэгэл орж ирээд борлуулна за маркетинг хийн харилцагчтай олно гэдэг ч юм уу те тэр тал дээр одоо ер нь залуучуудс ингээл бас ер нь бизнес эхлүүлэх гэж байгаа ингээл хүмүүс байвал те зөвлөгөөвөл миний бодлоор яг би нэг амар зөвлөгөөхөөс илүү зүгээр юу юм шиг санагдаад байдаг шүү дээ. За эхлэх хөрөнгө гэдээ ярьж байгаа. Тэгэд эхлэх хөрөнгө байхгүй бол эхлэх хөрөнгө бага орхол бизнес бодож болох хэрэгтэй. Тийм. Мөнгө одоо байхгүй гэж байгаа бол тийм айдигаа зарах хэрэгтэй шүү дээ. Угаасаа тий өөрийнхөө айди чухал тий. Айди бол ямар ч мөнгнөөс илүү үнцэнтэй. Тийм болохоор тэр айди ч өөрөө амар бодит тэгээд хэрэгжихүйц байх хэрэгтэй тий. Тэгэнгүүт тэр айдигаа зөв болох. Тэгээд хэрвээ тэрний дараа миний бодлоор одоо ингээд бизнес эхлүүлээд ингээд яваад байхдаа айгүй юм хүлээлттэй зөв орох хэрэгтэй. Тэгэхгүй хүмүүс болохоор нөгөө амар фэнси хүлээлттэй ингээд айгүй өндөр хүлээлттэй бизнес руу орох юм бол унаа штэ яаж шансан тий. Би шал угаана би бүх юмаа би ер нь зүгээр би эхнийхээ ажлуудыг би грушгээ өөрөө л хийгээл явж л байсан. Зүгээр шалаач өөрөө угааж лээсэн. Тэр хүн яг тийм хүлээлтээр орох хэрэгтэй байхгүй юу те? Ийм офисын ард ингэж гоё ингэж суужгаад би одоо шал угаана гэж бодож тийшээ орохгүй. Одоо өстой амар баяжаад амар гоё болоод ингэж чинь гэж бодож ороод тэгэл миний бодлоор айгүй тэр expectation энэ хоёрын зөрүү юм байх юм бол айгүй их сэтгэл санаагаар унана. Тэгээд тэр үед чинь хүнд чинь нөгөө нэг хийж бүтээгээд оргилдог нэг угаасаа яг нэг хэсэг үйл яг байдаг байхгүй юу. Тэгээд тэрийг ашиглахгүй бол унтарчдаг байхгүй юу. Тэгээд яг тэр унтарчих юм бол тэр чинь унтарчих юм бол тэгээд цаашаа хэцүү. Яг тэр юм чинь л байж ш тэр чинь ингэж твчих тэр одоо юм гарч ирж байгаа шүү дээ хүнд чинь те ингээд за би өстө өөрийнхөө гоё юмыг бүтээж ийн ингээ босгож ийн гэдэг тэр хүслээр явж иж угаасаа юм гоё болж байгаа. Тэгээ юмны угаасаа нөгөө анх эхэлсэн сэтэл санаа тэгээд зориг амар чухал байхгүй. Чи үнэхээр хүнд за одоо юу гэх хүнд туслана гэл нэг тийм амар мундаг юм ярмааргүй юм л да. Гэхдээ л ядчил мөнгө олох гэж байгаа ч гэсэн цаанаа суур бодол чинь зөв байх хэрэгтэй гэх юм уу? Суур санаа ингээд хүний бизнес хийхдээ за би ингэж мөнгө олох хажуугаар бас хүнд гоё юм өгчээ. Хүнд сэтгэлээсээ энэ үйлчлэгийг үзүүлчихье. Хүнд сэтгэлээсээ яг ингээд хүнд гоё юм өгье гэдэг сэтлэр хандвал ямар ч юм амжилттай болох боломжтой санагдаад байхгүй надад бол тэнд тэгхгүй нэг юм зөвхөн жоохон хуваачсан сэтлэр эхэлсэн юм бол хол явдаггүй гэдэг айгүй тодорхой харагддаг. Тийм бизнесүүд дээр ер нь харагддаг л гэж боддог шүү дээ. Мөнгө олно гэж бизнес тийм. Мөнгө олно гэж бизнес хийж ивэл ер нь бити хийгээрэй гэдэг шүү дээ. Эхлээд нөгөө зорилго юугаа тодорхойлцоод тэгээд тэр чинь өөрөө явж байгаа мөнгө олж өгдөг бол тэгээд тэрнээс биш мөнгө олохын төлөө ивэл угаасаа ингээ фейлт юм шиг. Бүх юм дээр ингээ нарийнлалтай ингээ нөгөө сервис нь муу болдог юм уу та. Тэгээс ер нь ideas бас айгүй чухал гэж штэ тий. Тэгээд би бас зүгээр яг зөв сөрөг бод юу шүү заяа аргумент тий. Ideas мэдээж чухал гинэ. Тэгээд би бас нэг зөв бизнесийн нэг бас артикл яаж байгаа. Тэнгүүд ингээ ideas бол хар мянга байдаг гинэ. Ус хүмүүс ингээл битүү ideas байдаг.
ерөөсө ганц ялгаруулж байгаа зүйл нь execution буюу тэрийг амьдруулах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр сая энэжиг хэлдэг шиг idea нэг тийм нөгөө нэг хэрэгжих боломжтой байх хэрэгтэй гэдэг нэг smart гэдэг нэг юу гэдэг чинь тий. Тэр юм шиг тийм ideas зөв болж аваа. Тэгээд тэр бас нэг юм амар таалагдлаа энэ мотивац олж байгаа нэг гал унтардаг уу яг тэрс амар чухал санагддаг. Зүгээр энгийн өдрүүд бас байдаг штэ. Яг ингээд ажлаа нэг гинт амар хийх мотивац орж ирдэг нэг гал уууд те. Нэг санаа байж байгаа тэрийг буулгаад хэрэгжүүлэх нэг уууд те. Тэгээд яг тэр нэг хитэн цагийн дараа өнгөрчөнгөд ямарч оцооч нэг хийх сонирхолтой болчдөг те. Тэр гоё юм юунаа таваалцчихин те. Туршлагад. Шинэ ээж дээр тэгэхээр хөрөнгө оруулалт хийгээгүй. Хөрөнгө оруулалт нь одоо яг өөрөөхөө цуглуулсан 5 сая төгрөгөөр эхэлсэн. Өөрөөхөө цуглуулж агаад тэр 5 сая төгрөгөөр эхлүүлээл тэгэл яг тэр бизнесийн хамгийн гоё юм нь миний анхны байрыг би тэр мөнгөөр авсан байхгүй юу? Бизнесээс авсан мөнгөөр. Айгу гоё байсан надад бүр амар. Айгу кайфтай байсан тэрэн дээр тэг ингээд. Тэгээ тэр юмнууд ер нь бол тэл хүн чинь тийм юмнаас л happiness авч амьдарч байгаа шүү дээ. Тэр би бол тэгж боддог шүү дээ. Ингээд тийм их мөнгө гоё те ингээд амжилт гоё. Гэхдээ тэр ингээд авж байгаа мэдрэмжүүд чинь л өөр амар чухал байгаа шүү дээ. Тэрэн дээр ингээд би хийчлээ. Хүн ер нь хийж бүтээчлээ гэдэг мэдрэмжээс л амар таашаал авч байгаа шүү дээ тий. Тэгээ тэрэн дээр би айгу гоё надад санагддаг тэр хийжсэн юмнуудаасаа ингээд нэг ингээ харахаар тий тэр байраа ингээд хараалаа. Эндээс нэг Солонгос Ива гэдэг сургуульд төгссөн юм байлээ тий. Яг тийм Солонгос метроор явж байгаа Ива гэж яг хэлдэг байна. Тэр метроны бодол дээр байдаг тий санагдаад байсан. Тэгээд тэнцээд бизнесийн удирдлагаар сурсан. Тэгээд сая бис Тэмүлэн бит хоёр подкаст эхлэхийн өмнө таны профайлыг чинь хараад тэгээд IBT-гийн 110 гэдэг 115-аас 110 зөв тий 120-110 гэдэг оноо бас айгүй хай оноо тэгсэн мөртлөө юм Солонгос сургууль сурж ирсэн мэдээд Ива сурахаар солонгосоор яах вэ гэлгүй дээ тийм солонгос. Тэгээд яаж энэ англи хэлийг бас ингэж гоё сурах боломж олдов те яаж бас ингэж өндөр оноо авав гэх мэтчлэн хэрэг нөл энэ англи хэл чинь цаашдаа ер нь айгүй нөлөөлж байгаа шүү дээ ер нь бол бизнес ер нь амьдрал дээр айгүй хэрэг болж байгаа те тэр би Англид нэг 2 жил хагас 2 жил яг орчин байсан маань мэдээж нөлөөсөн баг. Гэхдээ 23 дахь сургуулийг би англи хэлний ангиар төгссөн. Гэхдээ манай 23 дахь сургуульд яг тэр үед англи хэлний ангид бол заадаг англи хэл бас ойлгомжтой айгуу гоё суурийг манд тавьж өгсөн баг. Тийм тэгээд тэрэн дээр явж байгаа зүгээр би хэлийг арай өөрөөр сурдаг юм санагдаад байдаг. Ингээд хэлийг одоо зөндөө олон хүмүүс тэгж сурцсан байдаг. Кино үзээд гэдэг шиг ингээд зүгээр яг үнэхээр Friends series үзсээр аваад айгуу сайжирч ирсэн байхгүй юу. Тэгэхээр тэрийг би одоо хэл сурна гэж бодож байгаа хүмүүс төр амар сайн зөвлөө гэж боддог. Яг үнэхээр дуртай series болоод зүгээр background-а 24/7 баг тавих хэрэгтэй. Тэрийг ингээд зүгээр сонсоод ингээд байх хүний чихийг онгойлгон те ингээд хүний ярих хэв маягийг зөвшрүүлэн за яг тэр нэгдүгээр тийм байгаа. Гэхдээ тэр academic English өгөхгүй те. Тийм учраас тэрэн дээр би Англид очиж сурсан маань нөлөөлсөн байгаа. Тэгээд эргэж ирээд яг манай тэр солонгос сургуулийн чинь хичээлийнх нь тал нь англиар, тал нь солонгосоор бас явдаг байсан. Тэр бас нөлөөлсөн байгаа. Гэхдээ би яг IBT TOEFL-ийн оноо тэгэл ингээд англи хэлний оноо сайн байна гэдэг тэр нь nice. Гэхдээ би тэрнээс илүү хэлийг ашиглах одоо ингээд тэр хэрэгцээ байгаа те хүмүүс төр тэгэнгүүт хэлний барьер дээр хамгийн гол юм бол ичгүүргүй байх. Ичих болчирхаагүй байх. Тэ ингээд энэ тэнд очиод одоо ингээд гадны оронд очиод яг TOEFL-ийн 120 оноотой хүн ч сайн ярьдгүй хүн байгаа шүү дээ. 110 оноотой ч сайн ярьдгүй хүн байгаа шүү дээ. Ер нь бол ингээд тэр ярих гэдэг чинь өөр ингээд яг ингээд хэрэглээний англи гэдэг чинь айгүй өөр. Гэхдээ тэр үед миний бодлоор тэр төвчээ яг ингээд мултардаг юм санагдаад байгаа байхгүй ингээд хэл гэдгийг ингээд нэг юм үүрэг сурах ёстой зорилго юм шиг тавих айгу буруу юм шиг санагдаад. Нөгөө талаасаа зүгээр л тухайн хүнтэй зүгээр нэг адилхан хүмүүс шүү дээ. Ер нь бол зүгээр л нэг адилхан бүгд хүмүүс. Тэгээд нэг тэр хүнтэй ойлголцохын тулд хэрэгжилж байгаа зүгээр ийм түүл буюу зүгээр ийм багаж хэрэгсэлгээд харчингууд тэр миний тэр аялга гоё байна уу? Миний тэр зөв ярих уу, яах уу, ямар шамаагүй болчихж байгаа шүү дээ. Зүгээр л тэр хүнтэй би энэ одоо нөхцөл байдалд зөв ойлголцол чухал болчихж байгаа тий. Тиймэрхүү юмн дээр би зүгээр яг солонгос хэл мэлэн дээр ч гэсэн ингээд яг тэгж
төгжээ мулталж сурсан юм шиг санагдаад байдаг байхгүй зүгээр л тэн дээр Гоё за тийм хэрэгцээ. амар гоё Тийм. тийм. Энэ бол Нөгөө гайхуулах гэж яриаггүй те. Зүгээр яг харилцах гэж ярьж байгаа гэдгийг зөндөө их хүмүүсийг би харж байсан. Би өөрөө ч гэсэн тэрний баг юу. Тэгээд одоо орс хэл нөгөө нэлээд мартцсан. Тэгээд сая Төв Аз очоод янгууд ингээд буцаа сэргэж байгаа байхгүй яриа л эхлэнгүүд. Тэгмэд яг ингээд орсоор ярьж ирдэг хүмүүс ороод ирэнгүүд гацаа начаа. Тэрнээс бол ингээд ямар ч асуудалгүй яриад явж ирсэн нь. Тэгэхээр яг саяных дээр яг нэг юм ичдэг юу байдаг шин те. Саяны тэр юм дээр Солонгос гэхэд эмэгтэйчүүдийн сургууль гэхээр яг ямар онцлогтой вэ? Зүгээр л яг нэршгэл айгуу сонирхолтой шүү дээ. Дэлхийн хамгийн том эмэгтэйчүүдийн сургууль байхгүй юу? Тэгээ бид нэр ингээд би өөр анх ч гайхчихсан гэдэг чинь чинээсээ бүх хүүхд эмэгтэй. Тэнд ямар ч эрэгтэй хүүхэд одоо сурах боломжгүй тий. Багш бол эрэгтэй байх боломжтой. Гэхдээ ховор ер нь бол дандаа эмэгтэй багш нар хөвчлэн байдаг. Тэгээ тэрний би айгуу гайхчихсан. Би бол зүгээр тэтгэлэг аваад миний тэтгэлэг авсан сургууль тэр сургууль байсан байхгүй юу. Тэгээд яг Солонгосын топ 5 сургуулийн нэг учраас би тэгэл баярлал очиж байгаа шүү дээ тэнд те. Угаасаа л стипендтэй, тэтгэлэгтэй, айгуу тухтай, тавтай, орчинтой гоё байсан надаа. Гэхдээ тэнд сургуулийг яагаад үүссэн гэдгийг би амар сонирхож байсан байхгүй юу. Яагаад Солонгост ингээд дан эмэгтэйчүүдийн баг сургууль байдгийг те. Маадэр ингээ хамт сурдаг гэсэн хүмүүс баг сургуультай дан эмэгтэйчүүд, дунд сургуультай дан эмэгтэйчүүд, ахлах сургуультай дан эмэгтэйчүүд тэгээд ива руу орж ирсэн байдаг байхгүй юу. Тэнгүүд тэнд болохоор эрэгтэй хүний одоо статусын болон эмэгтэй хүний статусын зөрүү стил зөрүүтэй байхгүй юу. Одоо яаж ямар дүн авах уу, ямар ажлын боломж гараа хаанаас эхлэх үү гэдэг одоо хүртэл зөрүүтэй тим нийгэм учраас тэр ялгааг хүүхдүүд дээр өгөхгүй тулд дандаа тим сургууль дээр ингээд аваачаад оруулсан байдаг. Тэгээд хүүхдүүд нь ямар ч эрэгтэй хүүхдтэй харьцуулагдахгүйгээр оноо авахын тулд, харьцуулагдахгүйгээр суралцахын тулд, харьцуулагдахгүйгээр тэр голч дүн гаргахын тулд ер нь бол тэнд хөвчлэн сургасан байдаг. Би болохоор ингэж бодсон. Тийм ээ, point нь те. Эрэгтэй хүмүүстэй ингэж ороод ирэхээр за би буруу юм ярих чинь. Яа эрэгтэй хүмүүс ингээд амьдралд нь нөлөөлчдөг юм уу яадаг юм те. Тийм фокусын ингээд амар нэрсгэж чаар. Одоо яг л хүн өөр анхаарал хандаад шүү дээ те. Тийм гэж бодсон. Ер нь бол тийм байгаа. Тэнд угаасаа нөгөө шалтгаанаас нэгэнд байгаа илүү дээ те. Тэгээ эн чинь бас ингээд хайрд орлол те. Тэгэл ингээд гоё залуу насны романс чинь хүчтэй шүү дээ те. Хичээл бас зарим үед хиймэргүй болтол нь хүчлээ шүү дээ те. Тэргээр хорсон юм гэдэг шиг манай Эва ч амар алдартай. Эвагийн охтууд гэхээр ингээд бүр ингээд ерөөсөө бүр Эвагийн ингээ эхнэр нь Эва төгссөн гэдгээр одоо бахархдаг. Эвагийн охин аваа суудсан гэдгээр бахархдаг байхгүй солонгосчууд. Тэнд амар хүмүүжлэлтэй тим охтууд байдаг гэж ингэж үздэг. Тэгээд Эвагийн охинтой үерхэх сонирхол ихтэй учраас манай сургуулийн үүдээр дүр ингээ залуучууд байж байгаа. Тийм байсан. Тэгээд тэгэхэр чин нөгөө тэгээд нэмэргүй ш. Тэгээд шиг дээ тэр 20-од одоо нэмэргүй. Нилээ хатуу байсан уу гэхдээ одоо орох морох дотор байр дотор байранд амьдардаг байсан. Тэгээд 11 гэд хаалга барьчин. Тэгээд хэрвээ 11-аас хоцорсон бол өөрийн 5-аас хойшлоо орно. Тэгээд бид хэд чин залуу хүмүүс юм чи шоуд нь тэгэл гадаа ундаг байсан шүү дээ. Солонгос тийм мараа бүр нийтлэгдээ тий. Тэгээ ерөөсөө эрэгтэй хүмүүс дотор байр маань тийш оруулахгүй хашааны ер нь дотгошооч нэг оруулах дургүй тийм. Солонгос ер нь сурахад яг ямар хөө байсан бэ? Солонгос сурахад гэсэн ер нь яг манайхан бол нэлээд дийлэх нөгөө ажиллаар яваад байгаа шүү дээ. Хараа ажиллах. Яг оюутнаар явхад одоо амар үнэтэй болсон гэж сонссон. Тийм ер нь бол айгүй үнэтэй шүү дээ тий. Одоо төлбөр өндөртэй. Би болохоор зүгээр өөрөө Азтай кейс байсан болохоор яг үнийг хэлэхэд санхүүгийн дарамт тэнд бол аваагүй. Тэгэхдээ би тэрийг угаасаа тэгж зорж очисон гэх юм уу яа. Тэгэхээр тэрнээс өмнө 17 таатай англи яваад за тэтгэлэг авахгүй бол ингэж ингэдэг юм байна гэдгийг харсан гэх юм уу. Тэнд очиод яг л анасаа цэвэрлэгчээс нь ахуулаад waitress хүртэл нь хийгээл ингэж яваад хүн боловсралтай амар чухал юм байна. Боловсрал олохын тулд боловсралтад 100% фокус хийх хэрэгтэй юм байна. Хажуугаар нь ажил хийж болохгүй юм байна. Тэхийн тулд би тэтгэлэг авах хэрэгтэй юм байна гэдэг гаргалгаа гаргаж ирж байгаад тэгээ тэнд очиж тэтгэлэг авч тийш явсан. Тийм учраас би бол тэр талаар яг сайн мэдгүй. Яа тэгэхээр ингэ цаанаасаа бүх төлбөр нь ингээд төлөгдчихдөг байсан. Тэгвэл тэнд сурдаг хүүхдүүд хажуугаар нь маш их ажил хийж маш их хичээж сурдаг гэдгийг бол мэднэ. Тийм. Тэгээ тэр надад айгүй хэцүү санагддаг байсан. Яагаад тэгэхээр ингээд би надад ийм хэцүү байхад тэр хүүхдүүд хичээлээ хажуугаар ажил хийгээд энийг тэр
өрсөлдөн гэдэг амар хэцүү. Солонгост юу нэг айгүй онцлог гэхээр Америкт сурсан хүмүүсийг ч сонсоод ингээд өөр найзуудтайгаа ярихад сонсдог юм нь амар хатуу байхгүй. Ингээд тэр нөгөө ялангуяа манай сургууль бол бүр ингээд хичээллэр жинхэнэ бөмбөгддөг. Тэгээд амар өрсөлдөөнтэй. Тэгээд гадаад хүүхдүүдийн голчийг шууд солонгос хүүхдтэй харьцал ингээд нэгтгэждэг учраас нөгөө их хэлээрээ сурах болон гадаад хүүхдийн сурч чинь мэдээж өөр байж таараа тий. Тэгэнгүүт 3.5-аас доош оронгууд шууд ихтгэлээс хасчдаг учраас тэрнээс ямар ч доош орох боломжгүй гээл тий. Ингээл тиймэрхүү юм чи ер нь хүнд айгүй их өгж байгаа шүү дээ тий. Мотивашн ч өгн дарамтч болно тий. Нэг сонирхолтой санагдаад за манай бимаа чи 8 жил Австралид. За би нэг 18. Бид хоёр хоёулаа яг Монголдо ирнэ гэж бодоод ирсэн байхгүй. Өөрөөхний одоо Англид сурч ирсэн. Одоо Англид бол нэг удаагүй юм байна. Гэтэ Солонгост бол бас сурах удацсан маш шүү дээ. Тэндээ тасч чинь жилээс дээш ер нь нэг оронд очивол ер нь тасчдаг. Яагаад тэндээ үлдээгүү? Яагаад Монголдо ирье гэж бодов? Тинчэн жинхэнэ фэшн аа шүү дээ. Жинхэнэ фэшн дээ. Яг үнэ. Тэр бол өстой хувь хүний онцлог баха. Би угаасаа нэг тийм гадаадд удах бодол анханасаа байдаггүй байсан. Ер нь л надад Монгол руу босож ирэх бодол бол байнга байдаг байсан. Тэгээд тэр нь болохоор Солонгосын яг ялангуяа нийгмийн Солонгос улстай амар дуртай. Солонгос ард түмэн Солонгос. Би одоо сая имчилгээгээ ч гэсэн Солонгос хэлсэн би айгүйх баярлж явдаг байхгүй юу? Айгүй үнэхээр гоё ард түмэн, гоё нийгэм, мундаг хөгжилтэй, мундаг төвхтэй одоо явж байгаа ингээд улс байна. Гэхдээ тэрний нэг юм нь хэцүү юм нь хитрхи хаалттай нийгэм. Миний хувьд бол одоо үзэл бодол нь хитрхи хаалттай. Одоо улсын хөгжил хитрхи урагшаа яваад хүнийх нь хөгжил арай хоцорч явж байгаа улс ахгүй. Тэгээд тэр дунд хаалттай хэсгүүд айгүй ихтэй. Тэр нь юу гэж хэлэх гээд байна гэхээр одоо нэг ажилд орлоо штэ тий. Тэгэнгүүт хүн ажлын цагийн дагуу ажиллах ёстой штэ. Ер нь бол тий. Тэгэнгүүт дарга нь явхаас нааш явж болдоггүй энэ гэдэг дүрм одоо хүртэл байдаг байхгүй. Ингээд дарга нь явхаас нааш би ажиллаа дуусгачаад гарч явж болохгүй тий. Тэгэнгүүтээ эсвэл дээш өөрөөсөө ахмад хүнийг одоо ур чадвар нь өөрөөс доор байсан ч илүү хүндлэх ёстой гэдэг чинь би иймэрхүү юмнуудад миний хувь хүний үзэл бодолтой нийцдэггүй учраас болохгүй байсан. Тийм. Тэгээд ер нь ирсэн тийм. Солонгосчууд өөрсдөө ч гэсэн тэгж ярьд юм билээ. Амар яг сая энэжиг хэлдэг шиг юм амар хагмал гэж ярьд юм билээ. Яг энэ утгаараа. Тийм, энэ утгаараа. Тэгээд өөрсдөө тэрнээс амар стрессчдэг. Тэгээд expectation амар ихтэй. Эмхтэй үнээс ч тэр эрэгтэй үнээс ч тэр тий. Тэгээд тэр нийгэм нь яг тийм утгаараа жоохон тийм байт юм билээ. Тэрнээс хүмүүс ажил мажлаа хийхдээ бол хэвээр амар л хийдэг юм билээ тий. Айгу хөдөлмөрч хүмүүс шүү дээ. Тий. Гендрийн ялгаа хэр байсан бэ? Амар. Одоо ч гэсэн үү тий? Одоо ч гэсэн. Одоо ч гэсэн хിവэр. Тэгээд гендрийн ялгаан дээр ялангуяа би бас тийм юм дээр айгүй имзэг. Гендрийн ялгаа гаргах тийм зүгээр жижигхэн юм дээр хүртэл би зөвшөөрдөггүй гэх юм уу хүлэн зөвшөөрдөггүй. Тийм болохоор тэрэн дээр бол ямар ч одоо боломжгүй байсан гэх юм уу тийм. Энд одоо хэдүүлээс дахиад нэг сэдв яалтж байхгүйгээс ярина. Хэдүүлээс имчилгээгээл олон дурдаад байгаа тий. Тэрнээс өмнө ихтэй одоо ер нь юм 20 гарч байгаа залуучуудтай энэ бас яг өөрийнхөө туусан замыг харж үзээд зөвлөгөө өгөх гэвэл ер нь ямар шоу зөвлөгөө өгөх вэ? Ур чадварын хувьд ч тэр ер нь залуучуудын ер нь ямар шоу чиг баримжаатай ажиллавал тий. Илүү амжилттай байж чадах вэ? Одоо би ингээд миний өгч байгаа зөвлөгөө жоохон буруу байж магадгүй. Тийм. Яг тэгэхээр би одоо нөгөө хүн бүхэн юу туулснаасаа хамаарат хар хүн зүг өөр болж байгаа. Өгж байгаа хүнд өгж байгаа зөвлөгөө, хүнд өгж байгаа юм ч гэсэн өөр болчихж байгаа. Тэгэхээр миний бодлоор бол яг жоохон тэнэгч байсан. Үнэхээр өөрийнхөө хүссэн юмыг л. Үнэхээр чамд дотор ч бодохоор л гой санагдаад байдаг юм а хий. За яг тэр бодит биш байгаа бол бодит болтол нь хөдөлмөрлөл. Одоо тэгээд нөгөө яг үнэхээр дотор чинь ингээд мөнгө санхүү гэд ярихаар өөр ажил сонгох гээд өөр мэргэжил сонгох гээд байж болно. Гэхдээ ингээд чиний тэр хүсэж байгаа зүйл чинь бодит биш харагдж байгаа бол чи тэрийг бодит болгохтол нь хөдөлмөрлөл тийм. Тэгэж чадвал чи үнэхээр яг хүссэн юм а хаппи их боломж гарч ирж штэ. Гэтэл энэ дээр зөвхөн хийсвэрлээд би энийг л хүсээтэй гिचээд өөрөө ямар ч эфорт гаргахгүй, өөрөө ямар ч одоо хөдөлмөр хийхгүй бол тэр дээр бол ямар ч хүрэх боломжгүй гэдгийг бас айгүй боддоор хараад тэр хүрэх зам ерөөсөө гой байхгүй гэдгийг хүлээн зөвшөөр. Амар агли айгүй хэцүү байна гэдгийг бас хүлээн зөвшөөр. Уун нь босно тэрэн дээр айгүй одоо юу гэх юм гой байгаад
дээшээ гардаг тийм одоо шудраг байгаад гоё байгаад дээшээ гардаг тийм одоо зорилгот хүрдэг зам гэж байхгүй. Тэрэн дээр бол яалтчгүй ингээд алхмаар явж иш тэр нь өөр айгу гоё байгаа. Тэндээсээ кайф мэдэрнэ те тэр юмнаас. Тэгээд зүгээр миний бодлоор шал хэрэггүй юмд одоо зовоод ингээд сэтгэл санаагаа зовоогоод ингээд амьдраад байсан юм шиг надад бол санагддаг байхгүй юу? Айгүй их юм дээр тийм. Яг тэр бол одоо аахар шахар гэх юм уу, аар сар гэж хэлж болохоор зүйлсээр айгүй их юм дээр хитрхи их цаг, энерги, сэтгэл санаа шаналсан тийм дурсамжууд одоо ингээд би 34 настай байхгүй юу? Тэгэхээр 20 наснаас хойш 14 жилийг бодоод үзвэл тэр хооронд ямар ч хэрэггүй зүйлс айгүй их байдаг. Тийм айгүй их байгаа. Тийм тэр зүйлсийг би ер нь бол болж өгвөл хүмүүсийг зүгээр ингээд арай эрт ойлгоод тэгээд арай чухал юмдаа фокусласаа гэж боддог гэх юм уу. Тэр нь болохоор юу гэхээр хийж байгаа зүйлээсээ хүн заавал ямар нэгэн кайф таашаал авах ёстой. Тэрийг одоо жишээ нь юу гэх юм. Үгүй ингээд угаасаа л ингэдэг гисэн ч юм уу. Угаасаа л ингээд жоохон гүрийчвэл гоё болчдөг гисэн. Жоохон гүрийгээ гоё болохгүй. Ер нь бол жоохон гүрийгээ ерөөсөө гоё болохгүй. Миний бодлоор бол. Тэгээ чи өөрөө л дотроо ямар нэгэн юмыг хүлээгээд өнөөдрөө мэдрэхгүй маргаашийг бодож амьдарч байгаа цагт чи ерөөсөө гоё болохгүй. Тэр бол угаасаа нөгөө доторчин байгаа асуудал гэх юм уу? Дотор чи өөрөө тэр дотор ингээд нөгөө өнөөдөртөө мэдрээд өнөөдөртөө гоё байх амьдралыг бүрдүүлж чадаагүй дандаа ирээдүг хийсвэрлж бодоод байгаагаараа өөрийгөө аз жаргалгүй болгоод байгаа гэдгээ ухамсарлчвал тэгчвэл тэр хүлээлтээ нэгдүгээрт болоод яг өнөөдөр би өөрийгөө энд өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээд гоё амьдрахын тулд яг юу хийх вэ гэдгээ боддоор хараад бодит алхмууд хийгээд эхэлвэл хамаагүй эрт ойлгоод хамаагүй илүү аз жаргалтай байх чадах юм санагдаж байгаа байхгүй юу? Тэгжэл бод. Яастай гоё хэллээ. Чухал биш гэхээр одоо юу байх вэ гэж тийм. Одоо бид тэр үедээ бол чухал гэж бодоод авирсэрч явж байгаа шүү. Тэрийг л ялгахгүй байсанд бол тэгэхээр өөрийнх нь миний хувьд болохоор одоо жишээ нь за энэ би бол гэхдээ энийг хүн болгонд байдаг гэж боддог. Гэхдээ энийг зөвхөн хүлэмжшэрх хүсдэг хүмүүс. Батлах хэрэгцээ. Өөрийгөө аав ээжтэй батлах хэрэгцээ. Өөрийгөө эргэн тойрныхоо хүмүүст батлах хэрэгцээ. Батлах хэрэгцээнээсээ л болж хүн ер нь бол хийхийг хүсээгүй юм хийгээ явж байгаа байхгүй юу? Тэгэхээр яста болоо. Рил болоо яасан. За. Тэгээд би бол тэрэн дээр аяг жил зарсан байдаг. Тэгээд ингээд гоё жишээ. Батлах хэрэгцээ байсан учраас тэгэл аав ээжтэй баталмаар байсан өөрийгөө. Тэгээд эргэн тойрондоо баталмаар байсан. Тэгээд тэр батлах хэрэгцээ байсан учраас би хүсээгүй юмнуудаа аяг их удаан хийж явсан. Тэгээд тэрэн дээр ер нь тэгээд их аз жаргалтай бас байж чадсан уу юу гэдэг дээр эргэлздэг. Тэгээд л нөгөө талаасаа явахтай нөгөө нэг жоохон юм адгсан юмнасаа болж гэх юм уу яарсан сэтгэлээсээ болж айгүй их өөрийгөө зовоосон юм шиг санагддаг. Жоохон ингээд жоохон холыг хараад арай том зургаар нь харж чадсан бол арай тайван байгаад арай зөв алхмуудыг авч чадах байсан юм дээр айгүй их яарсан одоо нөгөө юунасаа болоод гаргасан алдаанууд айгүй их байдаг шийдвэрүүд. Дандаа ингээд яарад шийдвэр гаргацсан юмнууд байдаг гэх юм уу. Тэгээ тэр яарсан эсвэл тэр юм чинь тэгэл яг эцэстээ бас л нөгөө хурдан батлах гэсэн хэрэгцээтэй л холбогддгийг юм шиг санагдаад байна. Тэгээ нэг л нөгөө хурдан баян болох, хурдан гоё болох, хурдан өөрийгөө хүлээн зөвшөөрөхтэй ингээл яг тэр юмнасаа болол нэг юм шаардлагагүй юмнуудыг зүгээр хийгээ явуулсан юм шиг л санагддаг шүү дээ. Энэ Аз соёл бүр илүү их байгаад тийм шүү дээ. Нэг юм хүүхэд нь их сургуульд явахгүй бол нэг юм аав ээж нар бүр амар юу болдог те. Тэнийг сонсч би найзуудтай юу гэж хэлэх юм гэж аав ээж нэрчээсээ. Тэгээд зэрэг сонсоод тэр бол бүр те яг юм Аз соёлын ялтчгүй нэг юм хэсэг байгаа юм те. Сайн нөгөө юг амар гоё хэллээ л те. Хүссэн зүйлээ хий гэд амар гоё яг зөв хүссэн зүйлээ. Гэтэ энэ дээр би яг ингээд дараа нь боц нөгөө ингээд рил үзэл гадаадын рил үзэл зүгээр дүүэ те just do it одоо шууд хиймээ гэд. Тэрийг бас жоохон бодмоор юм байна гэж бодсон. Шууд хиймээр байгаа юм хийх хэвээр. Тэрэндээ амар сайн төлөвлөж
хийхгүй бол Яг үнэ. шууд одоо сая ингээд би хувийн юм хийнэ гэдэг мэдчихсэн. Гэхдээ би корпоратор явсан гэдэг нь ийм төлөвлөлт стратегтэй явж штэ тий. За надаа ийм дутуу. За би маркетинг мэдхгүй. За би ийм мэдхгүй юм байна. Эднэрийгээ би өөр хүний мөнгөөр сурчээ тий. Яг тэгж жагаад өөрийнхөө амиг хийя гэж байгаа. Яг тэгстэй юм байлээ шүү. Тэгэхгүй бол гадаадын ийм нөгөө амар нэг юм once in a million азтай хүмүүсийг үзээд шууд корпорат дээр өнөөдөр суужаад захиралтай загнуулснаа би өөрийнхөө амиг хийнэ гарч очиод нэг хэдэн төгрөгөө бүх юмдаа хийгээ те. Яг үнэ. Энэ бол айгүй good point тийм. Бүр яг хэлмээр байдаг. Яг хийсвэр бити бай гэдэг бол амар чухал байхгүй юу те. Амар хийсвэр юм байгаад байдаг штэ ер нь те. Тэгэхээр тэрэн дээр яг төлөвлөгөө амар чухал штэ. Яг step by step бүгдийн төлөвлөлөөд бүх юмаа хараад тэгээд тэр хүсэж байгаа айгүй лаг мөрөөдөлтөд нийцэх үйс надад скил байгаа мó гэдгээ бас харах хэрэгтэй шүү дээ. Тэг надад уур чадварууд нь байгаа мó тий. Айгүй лаг юм яриад байдаг. Өөрөө мяа байвал тэгээд тэр чинь мэдхгүй шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр чи уур чадваруудаа бас цуглуулах хэрэгтэй. Ингээд нөгөө бүгдийн сайхан бэлдэж байгаад тэгээ яг тийч. Энд дээр ego is the enemy гэдэг зэрлэг ном байдаг шүү. Тэг яг юм real case-үүдийг гоё ингэсэн. Тэгээ одоо ер нь бас өөрийгөө гоё ингэж хэрвээ бүр бодож чадахгүй байл төлөвлөж чадахгүй байл тий. Хилтэй бол ChatGPT дээр өөрийнхөө ингээ бүх details-аа оруулсан заяа. Ингээд LinkedIn-ийнхаа профайл би ийм хийж чадна гэдэг бүгдийг бичиж чаад надаа ингээд би ийм зорилго төрмөр байна. План гаргаад ир. Oh my. That is бүр амар ажиллаж байгаа гэж шүү дээ. Тийм байна уу. Тэнхлэр ингээд зүгээр нөгөө clarity олж байгаа. Хамгийн гол нь clarity шүү дээ. Uncertain тодорхойгүй зүйлийг тодорхой болгоод харамж байна гэдэг чинь амар том давуу тал байхгүй тийм. Тэр тийм гой бас боломжууд нэгдсэн байлээ. Нөгөө дотроо бодоол яваад байдаг шүү дээ. Тэгвэл нөгөө бичээрэй гэдэг шүү дээ. Вирусээ тэрний фэн биш байхгүй. Ингээд суугаал би одоо юм бичмээ. За тэмүүлэн би ингэмээр дайри майр ихэр надад жоо. Гэтэ яалтчгүй ингээд төлгөө гэдэг ямиг бол хүн биччихээд жоохон холдоо дахиж эргэж хараа те. Саяных шиг яг юм road map гаргаж ирээ те. Тэгжиж яг. Nice. За мэдээж энэ юм одоо 3 4 бизнес хийгээд үзсэн. Одоо ингээд сайн имчилгээгээд ярьж байгаа тий мэдээж том цохилт болсон байгаа. Хэрвээ хүн мэдэхгүй байгаа бол энэ манаа сая канцер буюу канцер хорт автер гэдэг том өвчнийг даван гарсан байгаа. Би нэгт баяр хүрмээр байна. Тэгээд бас ийм залуу үеийн төлөөлөл маань ингээд айгүй хичээгээд зүтгээд байгаад бас амар баярлж байна. Тэгэд энэ бас мэдээж энэний тухай хэдүүлээс ярилцэл зүгээр үү тий. Би асуудалгүй тий. Тэгээд энэ процессоос хуваалцаач хизээ үүсв яаж хүлээж ав? Тийм би хорт хавдрын яг хорт хавдар дундаад тунгалгийн булчиргаан хорт хавдар тэгээд 4-р шатнд орсон байсан. Ер нь сүүлийн шат руу орсон. Үед мэдсэн гэх юм уу. Тэгээд би тэр мэдээг бол аваад нэг жил болоогүй. Гэхдээ би жилийн дараа гараад ирсэн байна гэдэг шиг тэндээ айгүй хаппи байгаа. Би амар азтай маш их талархаж байгаа. Гэхдээ яг энэ өвчнийг мэдхэд бол би өмнөх жилийн 11 сард мэдсэн. Тэгээд өмнөх жил 11 сард явахдаа элэгний хорт хавдар гэж би Солонгос руу яваад өөр хорт хавдар болж таарсан. Тэгээд элэгний хорт хавдрыг би одоо энийг юу яагаад яриад байгаа. Тэгээд яагаад ярихад надад асуудал гэж хэлж байгаа гэхээр надаар дамжуулаад сэрэмжлэх ямар нэгэн боломжтой байвал надад бол амар хаппи байна. Тэгээд би өөрөө залуу хүн байгаад өөрөө эрүүл залуудаа бардаж явж байгаад хорт хавдар тусцсан учраас би бус хүмүүсийг бити тэгээсэй л гэж ер нь бодож байгаа. Тэгээд тэн дээр болохоор яалтчгүй би яг жинхэнэ эд ажиллаж байсан үе байхгүй юу? Намайх бүр амар ачаалттай бүр айгүй их ачаалттай байгаад тэгээд юу энэ доошоо ингээ хатгаад сууж чадахгүй болчиход байж ижил юу имлэг явах гээд ингээд суугаад байсан үе байхгүй юу? Эндээс ингээд доороос хатгаад тэг ингээд за ингээл гайгүй болчих байлгүй гээл нэг 7 хоног яваал бүр сүултээ нөгөөх нь ингээ сууж болохгүй ингэж зөвлөгөө өгч мөгөөл тэгснэ. Тэр чинь одоо тим хэмжээнд айгүй хинэггүй шүү дээ тий айгүй юу ч яавал гэжтэй гэсэн тэр бодолтойгоо. Тэгээ зүгээр гайгүй бах ээж сүрчинж яах юм гэдэг шиг нөгөө манай ээжүүд Монгол ээжүүд чинь гоё штэ тэгэл та нэрээ цаг авцсан ингээд за ээж гэд тэгэл очиод үзүүлсэн чинь элгэн энэ дээр ингээд 3 хэсэг хавдар ингээд 3 том мас үүссэн. Тэгээд манай ээж энэ минийхэн энэ одоо мас гэдэг бол минийхэн хавдрыг хэлж байгаа штэ. Одоо манай ээж юмч байхгүй юу? Энэ хорттой биш байгаасаа энэ хавдар байна минийхэн гэд тэгэл маргаашнаас нэхлээл
нөгөө биопсигээ лидийн шинжилгээ өгөөл дараа нь гарахад хортой хавдар гээл гараал. Тэгээ хортой хавдар дундаа 2 төрлийн хавдар гээл тэгээл за окей. Нэг илгэний 3-1-ийг тайраад биш 3-2-ыг тайраад 3-1 нь байхад буцаагаад урагчдаг тий буцаагаад төлждөг. Тэгээд ер нь явж Солонгост ингэж илэг тайрах мессалт орё гэхэд нь би тэгвэл тэгэл илгэд тайруулж бол чадна шүү дээ тий. Одоо ингээд тэрийг бол чадна тий. Тэр зэргийг бол давна гэж бодож байгаа байхгүй. Тэгчээд баг нөгөө 1 сарынхаа Малазийн аяллыг цуцлахгүй. Айгу амар амбицтэй тий. Айгу амар тим юутай тий. Ингээд яхаа хүлээж авч чадахгүй л байгаа байхгүй. Тэгчээд би 1 сар дээр тэрийг цуцлахгүй зүгээр байгаад байгаа. Тэгчээд тэнд очиод бодит байдал нь дахиад нарийн шинжилгээ аваа явуулсан чинь илгэний хорт хавдар биш. Өөр илэг рүү булчирхаанаас одоо нөгөө метастаз өгсөн хорт хавдар гэхээр дахиад ийм тусдаа дахиад одоо ер нь бол цусаар тархацсан хорт хавдар гэсэн үг байхгүй тэр жигтэй. Тэгээд тэр хорт хавдрын 4-р шат байна. Ер нь сүүлийн шат байна. Тэгээд одоо яг эндээс бол юу ч хэлж мэдэхгүй. Тий одоо энэ бол би манай профессор одоо айгу сайн хүн байт юм а. Тэгэл тэр хүн ингээл ячаал тэрэн дээр би тэгтээ энэ төрөд би өмнөх өөр газар ч гэсэн ярьж ирсэн нэг ингээд миний зургийг үзүүлчихэд энэ ингээ 10-ыг харьцах нь 13 см хэмжээтэй гэхээр иймэрхүү том хавдарт энд тэгээд чи хин зураг харсан уу эн чинь бүр ингээд би энийг чи хараад ингээд бүр ингээ хөдөлж чадахгүй ингээ мөс болоод ингээд чи энийг хартаа гэсэн чинь би харсан шүү дээ. Тэгээд одоо надад чинь тэгэл харсан гээ инээгээд байсан гэд тэгээд тэр инээснээс нь болоод манай профессор надад амар сайн хандсан байт ингээд энэ хүүхэд давах юм байна гэж бодсон гэд ингээ харсан чинь амар нөгөөх нь өөрөө амар давна гэдэгтээ итгэлтэй байсан учраас за давах юм байна. Хойлоо энийг хамгийн хүчтэй доозоор нь хамгийн хүнд химийн эмчилгээ явсан байхгүй амар хурдтай одоо устгах гад гэсэн үг. Тэгээд энэ амар эмчилгээ явна амар хэцүү байна. Гэхдээ чи тэсхүү гэхээр нь тэснэ гэсэн. Тэгэл эхлээл амар процесс байсан. Гэхдээ тэр процессыг ингээд даваад гараад хамгийн сүүлд хавдрээс одоогийн байдлаар тэг байна гэдгийг сонсох надад бүр амар гоё байсан. Тэгэл би ганцаараа тэр сөүлийн годамжаар уйлж инээж баясаж тэрүүгээр явж исэн байхгүй юу. Тэгээд сүүлийнхаа яг тэр мэдээг сонсохдоо би ганцаараа тэнд очсон юм л да. Тэгээд тэн дээр айгуу гоё байсан. Тэгээд би ирээд одоо хяналтанд явж байгаа. Тэр ингээд Солонгос руу дахин очиод хянуулаад ингээд явж байгаа. Тэгээ би энэ дээрээ ерөөсөө л хүмүүс гол өгмөр байгаа мессеж бол за би ингээд юм болсон байна. Дандаа азтай кейс тохиолдохгүй. Тэгээд дандаа 4-4 шатаас хүн идэгдэггүй. Дандаа энэ бол манай тэр эмнэлэгч хэлж байгаа miracle case байна. Энэ бол айгуу юутай ховор кейсүүдийн нэгэ гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ тэр хэмжээний тэр болтол нь явах ямар ч бүр ёсгүй зүйл байхгүй юу. Тэгэхээр эрт илрүүлэг гэдэг байгаа шүү дээ. Ер нь эрт илрүүлэг бүтэн биеийн шинжилгээ тэрийг л ер нь маш их уриалмаар байгаа байхгүй юу хүмүүсийг те. Жилд нэг удаа шинжилгээнд орох тийм амар уг нь хэцүү зүйл биш те. Одоо яг бие үзүүлэхэд тэр зарцуулагдах мөнгө санхүү болон цаг хугацааны хувьд бол ерөөсөө нэг өдрийн болон нэг сарын цалинч хүрэхгүй л ер нь бол төлбөр. Тэгэхээр тийм тэгэхээр тэрэн дээр хүн жилд нэг удаа өөртөө зарцуулах ямар ч хүнд ер нь боломж байгаа. Тэгэхээр яаж иж байгаа л боломж гарах ёстой зүйл юм байлээ. Тэгээ би тэгж чадаагүй болохоор хүмүүсийг тэгээсэй л гэдэг тийм мессежийг л өгмөр байгаа. Powered by Mongolia Talent Network. We focus on you. Дөрөвдүгээр шат гэдэг чинь нэлээд хүн чадахгүй юм. Тэгээд тэрэн дээр ер нь дөрөвдүгээр шат гэдгийг мэдчихээд хүлээж авал та энэ юм хүчтэй юм шиг надад сонс. Хүчтэй байсан юм шиг сонсоод байх. Яг үүндээ тэр чиний чамаа мэдээж хямрааж ирсэн л гэлгүй дээ тий. Одоо энэ чинь common би залуу байж ш тий. Хүүхдүүд байна тий. Тэгэл ингэчлээ яах уу гэл тэр яаж хүн хүлээж авдаг юм бэ? Тэрэн дээр яаж коп буюу нэг нийцсэн тий. Миний бодлоор эхлээд хүлээж авдгүй юм шиг санагдсан. Ингээд тий итгэхгүй тий. Эхэндээ ингээд итгэхгүй. Гэхдээ яг итгэхгүй гэдэг процессээс явж байгаад нэг мөчөд бол итгэн штэ хүлээж авна штэ тэр ч угаасаа бодит байдал болчихж байгаа юм чинь. Тэр болтол яг би эхлээд нэг яагаад би гэж бол гэж аяг их бодсон юм. Айгу тэг яагаад
би одоо нөгөө хүн чи яг тэгж боддоо билээ. Өөрийгөө нөгөө би өөрийгөө ерөөсөө өрөвдөж мэддэггүй юм баггүй. Тэгээ өрөвдөх тийм баашлах машлах юм ерөөсөө айгу дургу гэх юм уу. Тэгээд тэрэн дээр анх удаа өөрийгөө өрөвдөж байгаа. Тэгээд ингээд яг 2 настайгаас хойш амар сайн хүн байх гэж хичээгээд бүх юмыг зөв хийгээд бүх юмыг ингээд амар хичээж хийсний төлөө яагаад надад гэж хүнд бол бодогддог юм бэлээ. Яагаад би гэж гээд тэрэн дээр ингээд айгүй их тэгж өөртөө асуугаал тэгэл хямраал айгүй их тийм процесс мэдээж явагдаж байгаа юм те ингээд гэхдээ би сүултээ яалтчгүй гэхдээ нэлээд шууд биш л те нэлээд удаан процессын дараа яагаад би биш гэж бодсон байхгүй яагаад тийм одоо зөндөл олон хүмүүс тусч байгаа шүү дээ те яагаад ер нь гэхдээ би яагаад тусч бас болохгүй те одоо ер нь бол тэр хэмжээний өөртөө гамгүй хайргүй байсан л байхгүй да. Тэр хэмжээний өөрийгөө хайрлаагүй, тэр хэмжээний тэгж шуурч их юм батлах гэж ингэж явсан нь чинь гэдэг шиг тийм л зүйл шүү дээ. Ер нь бол тэгээд яг дотгошоогоо жоохон ингээд илүү өөрийгөө сонсоод, илүү өөрийгөө анзаараад, илүү өөрийгөө кэрлээд, илүү өөрийгөө боддог байсан бол яг тэр хэмжээнд бас очих боломжтой байсан. Тийм болохоор тэр тийм. Энд бас юунаас авалтаж ер нь юунаас олж тийм яг үүслийн шалтгаан гэж байд юм уу? Үүслийн шалтгаан бол байхгүй. Ер нь их удамшлын их юм байдаг гэд би бол мэдэж байна. Удамшдаг. За тэгэл бас буруу хэм маягаас үүсдэг тий. Тэр тэн дээр ямар шалтгаан байсан юм бол гэдэг дээр нь. Тэн дээр нөгөө шалтгаан ямар ч хэлэх боломжгүй. Тэгээд ихчлэн хөгшин хүмүүсийн тусдаг өвчин байсан л та дандаа 60, 70, 80 настай хүмүүс. Тэгээд би яг имжлэг хамт имжлэгээл явж байгаа хүмүүс ганцаархнаа залуу дандаа 60 нас дээш настай хүмүүс. Тэгээд би явж байхдаа бодсон. Тэгээд шалтгаан тийм байхгүй гэж угаасаа хэлж байгаа тий. Гэхдээ би бол одоо шалтгаанаа мэдж байгаа. Би бол одоо шалтгаанаа өөрөө олцсон гэх юм уу. Тий. Тэгэхээр тэрэн дээрээ тэгж чадаагүй юмаа одоо тэгж амьдрна гэж бодож байгаа гэх юм уу? Тийм. Одоо илүү өөрийгөө хайрлж, өөртөө цаг гаргаж яг өөрийнхөө хүсснээр амьдрна гэж бодож байгаа. Энэ нэг Cambridge дээр оюутнуудтай юм юу явуулдаг? Юу гэдгэлээ? Practice testing гэх юм уу? Нөгөө нэг яг хүч байгаа сүүлийн өдрөө юу их вэ гэдэг нэг юм юу байдаг штэ. Тэг бичээд тэгээд тэр нүгээс ингээ олоо тэгээд нөгөө priority list-ийг цэцэлдэг. Хүн нөгөө нэг ийм юм тохиолдох болохоор амар юм хоошо тавиал яваад ахна шүү дээ. Тэгэхээр иймэрхүү зүйлүүд дээр их тийм бодож чадвал тэрүүгээр ингээ нөгөө нэг өөрийгөө бас өөрийнхөө хийх ёстой юмнуудаа эрэмлэж амьдралдаа явж чадчих байгаа байхгүй тий. Тэгээд сая энэ жил бүр биеэрээ туулж ич чинь бас ингээл дахиад шинээр ойлгож шүү дээ. Тэгээд биеэ бас ингээ сайн хайрлах ёстой юм байна. Залуу хүн яавал гэжтэй гээл одоо маань тэгэл хэдэг үгүй байхгүй тий. Сайн чек ап хийж явах ёстой байх ёстой байхгүй тий. Яг үнэ. Тийм байна. So гэхдээ why me биш why not me гэдэг амар үг бодлоо. Сая энэ бисаа бодоод why me гэд эхлээд бодож why not me гэдэг буюу одоо яг үзэж байгаа хүмүүс ч гэсэн за бид чи яг л тийш за би бол гэл те ингээд тэгж жаад яг ингээд нэг үеийнхэн болоод ирэхээр за бас гэдэг байгаа байхгүй те тэгж жаад яг ингээд нэрнгэсээ why not me те тэгэхээр амар юм бодлоо сая би сая сонсоос үчсэн нэрээ why not me те тэг энэ дээр ингээд одоо нэг урьдчилсан юунд орохоор шууд илэрх юутай гэдэг юм уу тэгээ уг нь бол ер нь бол боломж маркер хавдрын одоо яг хавдрын маркер үзүүлээд тэгээд ерөнхийдөө урьдчилсан шинжилгээгээр яг ингээд шууд хавдар гэж бол гарахгүй. Одоо ингээд урьдчилсан илрүүлэг ороод эрт илрүүлэхээр биотомын шинжилгээнд орохоор за энэ хавьд чинь нэг юм болохгүй ах шиг байна гэж бол гарна тий. Тэгээд тэрийг наривчилсан эмнэлгээр яваад үзүүлэхээр тэр үед мэдэгдэх боломжтой гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тийм учраас л тэр эрт илрүүлэг амар чухал гэдэг байгаа биотомын шинжилгээ дээр тий. Монгол жилийн ордог мөн үү? Эсвэл тустай яриад байна уу? Жилд ордог. Усаас хийж байгаа одоо эрүүл мэндийн даатгалтай байгууллагуудсан хийлгэж байгаа тийм. Ер нь байгууллагаас нь хийж бас өгдөг байгууллагууд зөндөө байгаа тийм. Яг тийм юм дээр тийм. Тэд нар бол бас айгуу азтай. Тийм шүү дээ азтай тийм. Powered by Mongolia Talent Network. We focus on you. За энэ дэд маш их баярлалаа. Энэ одоо энэ чинь бас шеэрлэхэд айгуу хэцүү шүү дээ тийм бас. Тэгэл энд давж туулсан зүйлээ бас үзэгчд бит хоёртай бас яг шеэрлж чад маш их баярлалаа. Тэгээд манай нэвтрэл ер нь бол төгсөлт тийшээ хандж байна.
Тэгээд бас одоо энэтэй холбоотойгоор айгүй чухал сэдв орж ирж байгаа. Энэ болохоор одоо work life integration гэдэг. Ер нь бас хүн өөртөө айгүй хоббитэй, өөртөө сэтгэл ханамжтай гэж ярьсан. Тим амьдралыг бүтээх ёстой. Тэгэхээр тэр амьдралын тэр хэсгүүдээс ч бид хоёр бас хуваалцмаар байна. Тэр хэсэг рүү идэл орж байгаа шүү. Тэр энэний өмнөх юм дуулахад бид бас Volt гоё юм drinker тайлж байгаа smoked orange smoked Negroni гэсэн. Тэгээд та хэдүүлээ нэг толгоч чи те. Би бас celebration moment гэж өнөө бодож байна. Cheers. Мундаг хүчтэй юм байна. Тийм байна. Баярлалаа. Тэгээ энэ ер нь энэ тэрхүү ойлголтын дээр ямар шигөө байр суурьтай байдаг вэ? Ер нь одоо энэ залуучууд ч гэсэн өдөр ширгүүн наргуу ажиллаж байгаа. Тэр үед бас яаж өөрийгөө тэнэглэх үү те? Би бол байгальд гарч сэнгэлдэг. Би ер нь тэрийг бүр амар чухал гэж боддог гэх юм уу. Тэгээ тэрийг бүхэн хийх хэрэгтэй. Ер нь бол тийм байгальд байн гарч явах хэрэгтэй. Бид нар байгальд гарахаар одоо ерөөсөө л бидний энэ стресс тэгээд энэ ачаалал, энэ бухимдал, инүүхэн эндэл болж байгаа зүйл ер нь бол тэрийг хүн жоохон гараад жоохон холдохоор харах боломжтой болдог байхгүй яг ингээд жоохон гараад энэ бол ерөнхийдөө тэнд нь үлдээх хэммийг яг тэнд нь үлдээгээ тэндээсээ 100% өөрөө авч гарч сурах хэрэгтэй. Тэгээд дээр нэмээ байгальд гарахаар маш гоё энерги авдаг хүн тий. Угсаа аялдаг хүмүүс мэдж байгаа байгалийн эрчим энерги гэж бол бүр үнэхээр хизээч орлуулж болшгүй зүйлс гэж би боддог байхгүй. Яг дасгал хөдөлгөөн бас айгүй чухал тий. Хүн дасгал хөдөлгөөн хийгээ тэндээс тэрүүгээр хөлсөө гаргаад яг давхар тэрнээсээ ингээд тэр стрессээ гадагшлуулж байгаа. Тэгээд буцаад ирчээ авч байгаа. Яг тэрнтэй адилхан байглаас бас авч одоо болдог. Тэгээд дасгал хөдөлгөөнөөс ч илүү бас зүйл байдаг гэж би үздэг. Тэгээд яг тэрэн дээр аялал бол хүн баг би бол энийг жоохон нөгөө нэг төрлийн privilege гэж үзэх байх л та жоохон ингээд нөгөө илүү боломжтой хүн ярьж байгаа юм шиг сонсогддог байж магадгүй гэхдээ би тэгэж бодохгүй. Тийм. Тэгээ хүмүүс болохоор арай буруу ойлгоод байдаг юм шиг санагдаад байхгүй ингээд тэгэл загтай, завтай, мөнгөтэй хүмүүс ингээд аялал ингэдэг гэд. Энэ бол өөртөө хүний өгч байгаа хамгийн том бэлэг, хамгийн том байж болох тэр юу гоёхгүй юм чөлөөлөх юм уу өөрийгөө ингэж чөлөөлж байгаа зүйл. Тэгэнгүүт тэрэн дээр зөвхөн гадны аяллаар тэрийг төсөөлж болохгүй. Гадаадын аялал бол гоё мэдээж хүнд тийм дурсамж үлдээж байгаа. Гэхдээ дотоодод манай Монголд одоо бидний үзээгүй ямар гоё газрууд байгаа билээ дээ тий. Тэр яваад барахааргүй байгаа шүү дээ. Тэгтээ бүр тэр аяллалыг болио тий 100 200 бүр тэр нь өөрт нь одоо яг амьдралтын хэмээг тохирохгүй байгаа бол хотоос яг 50 км давхичих. Тэгэл тэр цэвэр орчин тэгээд тэр бүх стресс бүх бухимдлаас холдоод тайвшрах тий. Тэгээд нэг юм байглаас энерги авах тэр бол маш чухал зүйл гэж үздэг. Амар чимээгүй болоод зэрлэг тий. Та тэр нэг шоу ингээл амар гоё шүү дээ тий. Чимээгүй тий. Зөвхөн нэг салхины юм ингээл тий. Тэгээд та ярьсан нөгөө нэг аяллаа бас өмнө бас би мэддэг байсан байлээ тий. Манай тем доор зараас Overland гэдэг Instagram пэйж байгаа. Тэгээ манай тэмүүлэн ч бас аяллаар гоё орнуудаараа хийсэн влогууд айгүй их байдаг. Айгүй гоё видеонууд. Тийм айгүй гоё видео. Тэгээд дөндөө ахаад хийгээд байгаарай. Non stop штэ. Тийм тэгээд энэ ч таяр тэргээр яаж мэддэг юм бэ? Ер нь би Nas Travel гэсэн үү тий. Үгүй ээ юу work-дээр манай нөгөө Nas Daily-гийн ирээд тэгээд тэнд нөгөө work-ээр оролцож байхад инженер тэнд ярьцлага өгчээсэн байна. Зөв. Тэгээ ер нь таньдаг болоо. Тэгээд сая энэ sorry хэмлэгчсэн. Хотоос 50 км ингээд ямар газар байгаад байна? Нэг л газар байна. Яг спот хэлээрээ. Тэгээ гоё спот мэддэг бол таяр маань шеэрлээрээ хүмүүстэй. Гэхдээ яг хотоос 50 гэхэд би зүгээр тэг хоол бишээ л гэж хэлж байгаа юм уу? 50 км тэрэлж рүү явхад ч 50 км гэж л хэлж байгаа юм. Тэрнээс яг спот бол хэлээгүй. Ер нь бол тийм. Тэгээ саяных дээр бол тэр нөгөө одоо мөнгөтэй хүний privilege юм уу тэр ерөөсөө биш те. Зүгээр үндэ өсвөл автобусан суугаад богд орлоо ярихад л ч болж байгаа тий. Скул зүгээр тамхи архиныхаа мөнгийг хадгалаад тэргээрээ нэг юм одоо Vivid Mongolia гэдэг бас манай бага нэг залуу байна. Би бас хамт аялж ирсэн шүү дээ. Манай бага ч тасархаа аялал. Нэрээ бас аялал сонирхож байгаа юм. Стрессээ тайлмаар байгаа хүмүүс Vivid Mongolia гэдэг баг байна. Тэгээ бага гэж залуу. Найрамдлын багш маш хийжээсэ. Одоо энэ хагийн арнуур эрхлүүр сардаг энэ хөвсгөлийн нөгөө хоригдол сардаг нөгөө цаатнууд. За. Тийшээгээ аяллууд хийдэг. Тэгээд тэр нь өөрөө
тийм үнэтэй бол биш. 4 хоногийн нэг хагийн ар нуурлын хаял 400 мянга л дээ. Жилдээ нэг удаа хүн өөрийнхөө мөнгөө зөвлүүлээд нэг тийм аялалд бол явж чадах хэмжээнд байх ёстой гэж би тийм ээ. Бид нар хэрхлээрийн аялалтанд явж исэн. Аюу гоё болдог. Ер нь бол тийм нөгөө морьтой жоо экстрим төрлийн аялал шүү дээ, тийм ингээд дан мориор явна гэдэг чинь тийм. Тиймэрхүү юм чинь бас хүнд амар гоё мэдрэмж өгдөг байхгүй юу? Яг ингээд нөгөө everyday ингээд байнгын давтамжтай зүйл чинь хүнийг ер нь жоохон залхаадаг. Яг нэг ижлэх юм ингээд давтагдаал байгаа тэр адилхан давтамж ер нь хүнийг жоохон залхаадаг гэх юм уу. Тэгээ айгүй стрессийн левелийг нэмж байгаа шүү дээ. Яг тэндээс гараад арай өөр юм хийхээр тэр хүний нэг цаанаасаа сэрэгдэг тэр юм бас байна тийм яг ялтчихгүй. Надаас нэг сонирхолтой юм ингээд гурлаа ингээд ярьж байгаа шүү дээ. Хүн ингээд байнгын давтамжтай юм ихээр ингээд залхдаг мархдаг гэл тийм. Яг ингээд хүн төрөлхтөн болно ингээд амтэн шүү дээ тий. Тэр хүмүүс ингээд амар даварсан байгаа сте. Ер нь юм бод. Дээрүүд ингээд хүмүүс яасан бол тест юм ингээд давтамжтай би залхан байна. Тийм байхгүй шүү дээ тий. Шууд энэ чинь ингээд хийх ёстой юм аа маш их юм тэгэл айдсууд их байна. Тийм бас хүн төрөлхтөнтэй хөгжөөд зөвөр өдөр төвшөнд хүрсэн байна гэдэг надаас зэвүүн санагдаад байна. Эволюцаараа тий. Бараг буцаад яаж вэ? Харин тий. Тэгснэ одоо ингэж хөгжчөөд бараг буцаад нөгөө нэг юм руугаа ингээд шилжих гээл тий. Тэгэл байгаль гарахаар тэр чинь мэддэгдээд шүү дээ. Олон сая жилээр бид нэг өвсөл хөгжлөөрөө тэр бидний ДНХ дотор байгаад байгаа учраас тий. Байгалийн амтан. Тий. Энд гоё хоббинууд яриач өөр ямар хобби байна? За мэдээж юм фэшндаар бол мэдээж бүр багасаа л хоббитой байсан байна. Өөр ямар хобби байдаг вэ? Тийм миний хобби бол ерөөсөө л аялах. Тэгээд хайкинг одоо яг ууланд авирах. Ууланд авиралтыг бүр нэлээд одоо жоохон их сонирхдаг гэх юм уу те одоо юу гэж хэлэх юм те илүү сонирхдаг гэж хэлэх юм байна те. Тэгээ ууланд авиралт тэгээд аялал. За иймэрхүү зүйлсийг л ер нь миний хамгийн чөлөө цаг гаруул хийх дуртай зүйл. Авирж исэн хамгийн өндөр уул нь одоо за оргил гэж ярих те. Тийм би яг түрүү ярьжсэн юуны манайх гэр бүлэрээ нэг Everesting Base Camp руу явж исэн баггүй. Тэгээ Everesting Base Camp гэдэг маань нэг 5364 хавцаа руу очдөг. EBC гээд тэгэнгүүт тийшээ очихын тулд 2200 хавцаагаас алхаж эхэлдэг байхгүй юу? Base camp нь 2200 тий? Үгүй юу? Үгүй. Base camp маань 5360. 5360. Яг нөгөө бид нар алхаж эхэлж байгаа цэг маань нэг 2200 хавцаа тий. Тэрнлүү нэг юм их аюултай онгоцон цугаад очдөг. Ингээ жоохон нөгөө хамгийн аюултай хизээч баг ингээ тэр онгоцон суусан чинь тэр зүгээр өөрөө экстрим аялал. Тэр онгоцон суусан чинь ингээ улаан гэрэл би юу гэхлэхгүй би ингээ хүү энэ ч одоо яана гэдэг шиг те дөнгөж суугаал тэгээд эхэлж байгаа байхгүй те тэр ер нь бол амар аюултай аялал юм байлээ. Тэгээд тийшээгээ буугаад тэр 2200-аас алхаж эхэлдэг байхгүй юу? Тэр нь болохоор одоо trekking нэг 14 хоног дээшээ доошоо тий нэг 2-7 хоног явахаар байхгүй. Тэгээд алхаад өдөрт нэг 6-аас 9 цаг алхдаг. Тэгээ өглөө нэг үүрийн 5-д босоод тэгээл алхаал тэр нэг tea house гэж нэрлэдэг. Одоо ингээл нэг ийм жижигхэн тосгоноос нөгөө тосгон руу алхаад байгаа байхгүй алхаад тэгэл тэнд очиод хоноол амар хөтнөлтэй тэр нөгөө чулуун байшингууд байхгүй тэгээ тэр нь ингээд сонирхолтой мөртлөө чанга ер нь тэгэл нөгөө мишоконд орол унтаал өглөө босоод өөрийн 5-аас эхлээл алхаал тэгэл очиод тэндээ нөгөө өрөө амар хүүтэн учраас нэг юунд яадаг жижигхэн ийм нөгөө dining room гэдэг нэг ийм жоохон хэдүүлээ хамт хоолоо иддэг өрөөндөө ороод тэндээ ганц гар төлдөг байхгүй. Тэгэл тэндээ ингээл суугаал. Тиймэрхүү байдлаар явсаар байгаад тэр base camp дээр очтгийн. Тэгээд тэрэн дээр өндрийн өвчин гэж айгу одоо аюултай юм байдаг болохоор тэр дунд өндрийн өвдөлтүүд боёо өндрийн завирууд өгч эхэлдэг. Тэгээ хүмүүс ингээд эхнээсээ одоо жишээ нь явах нь ингээд зүрхэн савлаал эхлэн тий явах хүч нь багасаал эхлэн толгойн өвдөөл ирүүн зуурал тэгэл эсвэл ингээд гинт арталт нь ихсээл ингээд буцаж муцаал иймэрхүү нэг болоод явчих байгаа юм л та. Тэгээ би тэгэхээр тэр дундаас нэг анханасаа хамт нэг оргилд гарыг гэж лобичи гээд нэг оргилд гарыг гэж явж исэн. Тэгээ хасагцаар байгаад яг дөрүүлээ үлдээд. Танаа гэрийн дөрөв. Манай гэрийн дөрөв биш. Бит 2. Тэгээд 2 залуу. Ингээд дөрүүлээ. Тэгээд ингээд бид дөрөв дээшээгаа тэр лобичи руу 6119 руу гарахаар болж байгаа. Тэгээ би тэр үед л яг юу хийчихвэ гэж нэг яг бодсон байдаг юм яг тэнд тэгээд яг завсарт нь үүрийн 2 гэ босоод нэг алхаа явж байхдаа ингээд
гэдэг шиг дээ. Ингэн барин байж гэдэг шиг дээ. Тэгээд тэр дунд хичнээн тэгж бодсон ч гэсэн яг тэрэн дээр ингээд яг эмэгтэй хүнд нэг жоохон хэцүү байсан нь гарын хүч айгу муу штэ. Эрэгтэй хүнийг бодвол тэгэнгүүт чинь байгласаа угаасаа тийм. Тэгэнгүүт чинь нөгөө хад руу бүтэн энэ нөгөө гараараа биеэ татаж гарах болчоор чинь тэр шин миний нөгөө байхгүй хүч болоо явчихгүй. Тэгээд би тэрийг татаж байхдаа яг олсоо тавиад доошоо унах гэжсэн байхгүй. Доошоо бүтээлгүй унах гэж тийм. Ингээд хэрвээ энийг тавьчвал ингээд доошоо унаад нэг бол өхөн нэг бол одоо гимтэн тийм юутай болсон учраас тэрэн дээр би тэгээ жоохон нилээн эргэлцсэн юм байсан. Тэгчээд би ер нь дахиж одоо ийм өндөр ууланд гарахгүй энэ төр гэж өөртөө ам гарсан байхгүй. Тэндээс уг нь бууж би одоо болсон те энэ надад одоо ингээд болсон. Тэгчээд дараа нь за одоо нэг хүтний оргил гарчт юм уу? Одоо нэг тэр Анапурна трекер яваа. Тэгээд ингээд одоо хүн чинь нэг юм бодоод эхэлдэг юм байна шүү дээ. Тэгэхээр нэг юм сонин сүнслэг газар байсан. Тэр газар. Тэгээд буцаад дуудаад байдаг юм шиг надад бүр юм сонин мэдрэмж төрсөн. Ингээд яг тийшээ буцаж ингээд явмаар санагдаад гэд би ярьсан чинь манай ах харин тийм гэд одоо тэгээд өмнө нь хамт явсан хүн харин яг тэгээд гээл ингээд бөөнөрөө нийлээд одоо баг дахиад дуудахгүй явах юм шиг тийм болж байгаа байхгүй. Тэгээд би тийм явн дээр за хүний энэ бас нэг тэндээс авсан мэдрэмж нэг юм жоохон дондох маягийн мэдрэмж авдсан болов уу гэж бодож байгаа байхгүй. Нэг юм адреналин rush байна. Тэгээд нэг юм хүн нэг юмыг даваад гарцсан гэдэг мэдрэмж байт юм уу? Нэг ингээд бүх олон янзын мэдрэмжүүд холдоод тэнд нэг тийм өөр мэдрэмж яг гарч иж авах. Тэрийг бол амар олон хүн мэдж байгаа угаасаа мундаг болчихсондоо байгаа. Тэгэхээр тэр яг болгоны л ярьдаг тэр мэдрэмжил байт юм гэж бодсон. Манай алтаа 5 мог 90 дэр юм бэ. Харин би яг 6000 уу тий? Ориглууд нь нөгөө янз бүр шүү дээ тий. Тэр чинь олон оргил байгаа. Тэгээ хүүтэн чинь нэг 6000 хэд вүлээ. Би бас яг бас хөрхөн өндөр байт юм тий. Би яг тодорхой мэдэхгүй юм. Харин яг харьцуулбал хэр өндөр юм бол гэж би бас. Өдөөсөө 6000 бол 6000 штэ. Тэ? 6000 ч одоо зүгээр бид хэд бодохоор хэр өндөр гэж бодож. Хэдэн давхар. Оо юу тэр өөр амар. Бодохгүй байгаа юм. Надад бол чинь үүлэн дунд ороо явчихна өстэй ер нь бол. Ер нь тийм. Үлийн дээр гарч байгаа. Ер нь үлийн дээр гарна тийм. Тийм багс. Яг тиймэрхүү юу чинь тэгээ тэр оргилдод явж байгаа хүмүүс чинь Эверестийн тэр оргил руу гарч байгаа хүмүүс бол бүр 3 сар бэлдэж байгаад тэр уулынх нь бэлдэж байгаа гарч байгаа шүү дээ. Тэгээ тэр хүмүүс нөгөө тэр хүмүүсийн дасгал хийдэг оргил нь лобочи оргил байгаа байхгүй тий. Одоо хамгийн ихнийх нь тэрийг за Эверестэд одоо гарахад болохоор байна гэдэг ихний тэр оргил нь одоо тэр лобочи гэдэг оргил байсан юм уу? Алтаа том мөгдөө оргилноо бас тий. Тэр ер нь багцаа хэд болт юм бэ? Ингээд нэг хүн тий зардлын хувь. Тэр болохоор яг нөгөө жишээ нь гадны ийм аяллаа компаниудаар явбал айгүй үнэтэй болохоор тэнгуут энд нөгөө манай ахын найз бэлгээгээд аялагч залуу байдаг. Тэгээд тэр бэлгээ маань ингээ хүмүүсийг бүрдүүлж хагаад баг болгоод аваа явдаг байхгүй. Тэгээд харьцангуй хамгийн байж болох хямдхан үнээр тэнд бүрдүүлж байгаа. Одоо ер нь л тэгэхээр бид хэд явхад хүний 15 сая төгрөг болсон. Бүх юм нь ороо тий. Бүх юм нь ороо. Бид нар бүр 14 ч биш. Сүүлдээ энтгээр дайрж ирсэн гэхээр 22 хоногийн аялал байсан. Тийм. Тэгэхээр тэд нар нийлээд нэг энтэг нөгөө замаар бүх юм нь ороод тийм болсон. Тэгэхээр тэр болохоор нөгөө харьцангуй бусад юутай харьцуулахад хямдхан гэж хэлж байгаа тийм. Бусад газруудтай хийгээд. Тэр мэдээж өөрийнхөө персонал юмнуудаа бэлдэн шүү дээ тий. Тэр чинь тоног төхөөрөмж чинь бас тустай хүмүүнтэй байгаах гэж бодож байна. Гэхдээ би бол арай нэг тийм жоохон нөгөө сүрчгэнж авч авсан юм да хэрэглээгүй шүү дээ шиг. Би ч нөгөө айгүй өндрийн онгоцл мотл аваад явсан. Би тэгсэн чинь нэг юм Salomon гэд брендийн юм жоохон нэг юутай хүмүүс мэдэндээ нэг пүүз юм шиг тэгээ уулын гутал шиг гутал тэрийгээр тэрнтэй явсаар байгаа лобочи дээр бол тэрнтэй гараагүй л те. Тэрнээс бусд газар бол тийм гуталтай явсаар байгаад ирсэн. Тэгээ би зүгээр жоохон тоног төхөөрөмжөнтэй хит их ач холбогдол биш. Жоохон нөгөө яг хэрэгцээтэй цөөхөн хідэн зүйлсээ бэлдсэн байхад бол тэрэн дээр тэгж их мөнгө зарах бас шаардлагагүй юм санагдсан надад. Зүг. Өчигдөр өглөө уржиг дээр байсан баха. Бясалгалын пост оруулсан байсан. Тэрний хадлаар нэг жоохон дэлгэнгээр шүү. Яг бясалгал их их дуртай. Би бясалгалыг ойлгох гээд үзээд байгаа. Гэхдээ бас яг ойлгохгүй. Тий, ингээд өөрөө үзээд гэхдээ ингээд толгой 50 байна гэдэг бол 1 минут 1 секунд хүн юм бодохгүй байна гэдэг чинь өөрөө хүртэл амар хэцүү юм байна шүү дээ тий. Ингээд бодоод үзвэл
хийгээд үзвэл тийм хийсэн хүн айгуу сайн мэдхээр юм шүү дээ. Тэ яг ингээ хийгээд үзвэл хүний толгой бүр 1 минут ч байтугай хэдэн секунд ч амардгүй гэдгийг хүн яг ойлгож байгаа юм дээ. Нүдэн анаад юу ч бодохгүй. Тэр чинь амар амархан сонсогч байгаа шүү дээ. Нүдэн анаад юу ч бодохгүй. Тэрэн шиг хэцүү юм байхгүй. Ер нь бол нүдэн оноод анаад юу ч бодохгүй байх гэдэг чинь өөрөө амар хэцүү. Тэгэнгүүт тэрийг бясалгал гэж байгаа юм л та. Одоо ерөөсөө бясалгал бол хүмүүс ингээ бясалгал гэхээр ингээд нөгөө хит хол сонсогдоод тэгэл нэг юм амар юм жоохон өөрөөсөө ингээд нэг юм сүрдмээр ч юм шиг санагдаад заримдаа ингээ хит ойртуулахгүй энэ төр ингээд байт юм шиг байгаа. Тэгэнгүүт яг үнэндээ бясалгал бол зүгээр л нүдэн анаад амьсгалаа орж гарч байгааг анзаарах. Тэгээ тэр хоорондоо юу ч бодохгүй байж чадах. Тэр процесс хэлж байгаа тий. Тэгэнгүүт тэр өөрөө юу өгдөг гэхээр хүнд бясалгалын за одоо бясалгал хийснээр яг ямар ач тустай юм гэдэг нь л сонирхолтой байгаа шүү дээ. Хүмүүстэй яг хүн яах гэж бясалгах юм гэдэг нь хитрхи ийм л юм байна л та. Бид хэд ингээ нөгөө хит их юм бодсоор байгаад тэр бодлынхоо үнэн худлыг ч ерөөхдөө ялахаа байцдаг. Ямар сэтлэр таны толгойд орж ирснийг ч анзаарахаа байцдаг гэх юм уу. Одоо ингээд нөгөө бид нар миний бодол бол миний бодол гэж бодож байгаа байхгүй юу. Ингээд би энэ бодлыг өөрөө ингээд амар зоригтойгоор бодоод тэрийг амар ашиглаж ийн гэж өөрөө бодож байгаа. Гэтэл яг үнэндээ бидний бодол бол биднэрт тэр өдөр тохиолдсон зүйл ч юм уу, тэр 7 хоног тохиолдсон зүйлсийн кондишн буюу ингээд зүгээр ямар нэгэн тохиолдсон зүйлсүүдийн нийлбэр явсаар байгаад бодол чинь үүссэн. Тэгээд таныг хүсээгүй байхад толгойд ч орж ирээд танд бодогдож байгаа зүйл байхгүй. Тэгэнгүүт тэрийг бид нэр удирдах сурна гэдэг бол амар том чадвар гэж одоо үзэж байгаа юм л да тий. Тэгэхээр хүн нөгөө бодлоо за энэ бодлыг би ингээд байж хахад сүргийг нь бол би оруулж ирэхгүй гэж удирдах сурах. Тэ эерэг юмыг оруулж ирээд яг цэгцтэй ашиглаж сурах. Тэгээ мэдрэмж байна шүү дээ. Яг хүсээг багт чинь уурчин хүрд. Ер нь хүсээд уур хүрдэх хүн гэж байхгүй шүү дээ. Нэг яг ингээм амар зоригтойгоор уурлаа тий. Тийм бол байхгүй ш. Тэнгүүт яг нөгөө тэр өөр ном ямар ном байсан би санахгүй. Тэнгүүт тэр номон дээр ч гэсэн ярьдаг ш. Ингээд хүн ингээд өнөөдөр тань дээр ирж халуун цай асгачаад та би одоо уурлаа гэд ингээд уурлаагүй шүү дээ тэрийг тий. Зүгээр тэрэн дээр уурлаа гэж бодож уурлаагүй гэж өөрийгөө бодож байгаа нь illusion гэж үздэг байхгүй. Ингээд та үнэхээр уурлаа гэдэг зоригтойгоор уурлаж байгаа гэж байгаа байхгүй. Ер нь бол. Тэрийг болохоор тэрийг барьж чадах хэмжээний анзаарга гэдэг нь бясалгал өгдөг зүйл гэж байгаа тийм. Ороод ирэхэд уур ороод ирлээ гэдгийг хүн catch хийж сурна гэсэн үг байна. Одоо жишээ нь энэ нөгөө нэг юм чинь ороод ирлээ гэдгийг catch хийгээ сурчвал тэрийг ашиглах уугүй юу гэдг нь одоо бидний сонголт болчлоо гэж хэлэх гээд байгаа гэсэн үг. Тэгэнгүүт хүн мэдрэмжээ гарах уугүй гэдгээ сонгоод бодлоо ашиглах уугүй гэдгээ сонгоод сурчхаараа хамаагүй илүү зөв үйлдэлүүдийг хийгээд тэр зөв үйлдэлүүдийн үр дүн нь хамаагүй илүү зөв болоод тэгээ амьдрал хамаагүй цэгцтэй болоод таны бодол хамаагүй цэгцтэй болоод та өөрөө аюу амар амгалан байж эхэлдэг гэж л ер нь бясалгалыг ер нь дүгнэхэд болно гэх юм уу тийм яг. Тэгэхээр гарч ирж байгаа үр дүн нь бол яг emotional биш тийм stability гэх болох. Яг awareness таахгүй. Awareness сая амар гоё хэлчихлээ. Анзаарах гэчлээ. Тэр өстө зэрлэг үг шүү дээ. Анзаарах тий. Сэтгэл зүйн анзаарахтай болох нь шүү дээ. Ер нь та. Ер нь л тийм. Хэлэхэд юм сонсоход амар амархан сонсогдож байгаа ч гэсэн тий яг ингээд орж ирэхэд барьж аваад за би уурлах билүү эн чинь зөвгүй штэ гэдэг. Тийм. Тэр ер нь аюу хэцүү зүйл юм байна л да. Бид нар нөгөө мэдтгүү болохоор тэрийг хэцүүг нь мэдэхгүй гэдэг шиг те яг ингээд анзаараад эхлэхээр тэр аюу хэцүү зүйл юм байлаа. Гэхдээ тэгээд сурчвал танд хамаагүй амар амгалан сэтгэлийн амар амгалан л ер нь бэлгэлэн тэр бол хамгийн том бэлэг. Энд чинь бүр өмнө хийдэг байсан юм уу? Сая зүгээр хийж хөвшиж байгаа юм уу? Би ер нь нэг 17-оос эхлээд баг хийдэг байсан. Түл бүр эксперт сууж байгаа юм шүү дээ. Яг бас тийг эксперт биш гэхдээ ер нь бол тийм. Тийм 10 гаруй жил практис одоо хэрэгжүүлсэн гэдэг чинь. Нөгөө ингээд орон гараа тийм гэж хийсэн болохоор би бол тэгж өөрийгөө лаг гэж хэлэхгүй гэхдээ үр шимийн мэдх хэмжээний тийм болсон гэх юм уу тийм. Хэдүүл ер нь нэвтрүүлгийг өнөрлж чинь тэгээд бас mentorship гэдэг хэсгийг бас би оруулчмаар байна. Тэгэхээр амьдралд чинь гоё зөв менторуд хэрэг байв. Менторуд гэхлээр аав ээж хинжиж болно шүү дээ. Тийм менторудаас гоё өвсөн авсан зөвлөгөө байвал амьдрал дээр тусгаж авч ирсэн зөвлөгөө байвал гоё хуваалцаач. Би ментор гэд надад нэг ментор байдаг байхгүй яг үнийг хэлэхэд тэрийг би нөгөө хүмүүсийг үл хөндлөж байгаа биш те одоо хүмүүсийг би шүтдэггүй энэ төр хэлэх гээд байгаа биш зүгээр л миний нэг юм болохоор
тухайн хүний та харж байгаагаараа одоо ментор гэж сонгох нь надад өөрөөсөө юм шиг санагддаг. Яагаад тэгэхээр хүн дотор бурхан ч байгаа ч өтгөрч байгаа. Тийм тэр дотор яг тэр хүн ямар гэдэг та мэдэхгүй байхгүй тий ямар юугаар ингээд та мэдэхгүй. Тэгэнгүүт та мэддэг хүнэл ментор болох боломжтой. Тэгээ миний амьдрал яг 2 ментор маань байсан. Саяхны хүртэл саяхны яг энэ chapter-ыг дуустал аа маань байсан. Гэхдээ би аавгаа хүндлэхэ болсон гэсэн үг шүү. Одооноос эхлээд ээж маань байгаа гэж би хэлэх. Тэрийг би тайлбарлая л та тий. Тэгээ яг одоо энэ chapter гэж яриад байгаа нь би энэ өвчний өмнөх хүртэл үеийг ярьж байгаа тий. Тэгэнгүүт аав маань болохоор айгүй мундаг хүн байдаг. Маш хөдөлгөөнтэй, маш хөдөлмөрч. Үнэхээр ухаантай. Үнэхээр одоо бүр юмны голыг олж хардаг тийм хүн байдаг. Би бол аваар айгүй бахархдаг. Гэхдээ аав маань биднэрт юу гэж хэлдэг байсан гэхээр ганцхан л үгээр нь би амьдарч ирсэн. Ганц бүр тэр слоган. Тэр бол алтхан биеэ хүнд гай болохгүй өөр аваа явчихал гэж хэлсэн. Тийм ингээд хүнд гай болохгүй зөвхөн хинээс ч гуйхгүй өөрийнхөө энэхэн алтхан биеийг аваа явчихаа. Тэгвэл тэгэл болоо гэд би яг тэгжил амьдэрсэн гэх юм уу. Хинт ч гай болоогүй хинээс ч юуч гуйгаагүй яг өөрийгөө ингээ аваа яваад. Тэгээ тэр дунд би айгу нэг юм орхитуулсан нь аав хэлсэн юмыг нь би ойлгоогүй юм магадгүй. Тэр дунд нөгөө өөрийгөө хайрлахаа мартсан. Тэг ингээд нөгөө яг зүгээр л айгу мундаг байх гэж ойлгосон гэх юм уу. Тэрийг би ингээд айгу хүч чадалтай, чадвартай бие даасан байх. Тэг ингээд хинээс ч тусламж гойдог те. Ингээд айгу тийм байх гэж би бодсон. Тэгээд яг тэгж амьдрч явж агаад тэгээ тэрийг буруу гэж би болоод бодож байгаа. Тэгээд нөгөө талаасаа одоо болохоор ээжхэ гэж юу гэж хэлэх чинь гэхээр илүү яг манай ээж амьдэрсэн гэхээр айгу энгийн амьдэрсэн юм ч хүн. Тэгээд айгу жаргалтай байдаг гэсэн манай ээж харахаар. Тэгээд яг л уртгаа хийгээд тэрнээсээ амар гоё таашаал авдаг. Тэгээд их юм хүсдэггүй, их өндөр амбицтай биш мөртлөө их аз жаргалтай. Тэгээд тэндээ өөртөө сэтгэл хангалуун. Тэгээд өөрийгөө хайрладаг, өөрийгөө эргэн тойрны хүмүүсийг ч бас хайрладаг. Би тийм учраас тэр хүнийг одоо манай ээж миний ментор болсон гэж хэлж байгаа. Тэгээд яг ийм байдлаар арай өөр юм байна л гэж харж авчин тий. Амар дип юм байна. Амар гоё. Харин тий яг энийг ингээд бас манай үзчихсэн гоё ухаж бодоорой гэж хүсмээр байна тий. Саяны хэлж байгаа тий. За эхний фейс бол илүү дайчин фейс. Дараагийнх бол яг л зүгээр happy гэдэг нь заавал тэгж number 1 гэж чи заавал happy байх шаардлагагүй шүү дээ тий. Nice. Тэр нэг бид идэж байгаа одоо аав ээжийн амьдралыг ер нь жоохон одоо л ойлгох гээд хичээж шүү дээ тий. Яг ингээд бүтэн ойлгоогүй байгаа байхгүй юу тий. Одоо тэр сая чадраа болохгүй те танаа аав чинь энэ. Тэр хүний одоо хэлж байгаа тэр философи бас нэг өнцгөөс нэг гэж харсан байж болж байгаа байхгүй те. Өөр өнцгөөс бас харж байгаа юм те. Эн чинь нэг басны ингээд харсан өнцөг яг харсан өнцөг. Тэгэхээр ингээд харах өнцгүүд гоё тэлэх тусам бид нар ингээд одоо жижигхэн одоо тэр mental state-ийг ойлгож чадах хэмжээнд хүрч байгаа байхгүй те. Тэгэд more to come амар их дахиад дэлгэрүүлэх зүйл байна те. Алтхан бие гэдээ бас уг нь хэлсэн байна. Тийм бас хэлсэн тийм. Тэгээ мэйл харсан өнцөг нь тэр байсан тийм яг. Тэгэд аав ээжийн рол модель ийм чухал байдгийг магадгүй битсэн би махараа мэднэ. Санийхтэр зүгээр нэг юм амар жижигхэн ч юм уу мангар санагдаж магадгүй. Зүгээр би нөгөө юм заавал нэгт байж happy байх хэрэггүй шүү дээ гэдэг. Нэгт байж л happy байна гэсэн үг биш гэдэг дээр ууланд авираад дандаа оргилдно хардаг. Би ууланд авирахаараа заавал дээрмэ. За. Тийм. Тэгээд гарахтаа хүртэл дунд нь ингэж хамруул тэгээд хид амарж байгаасаа бараг өөрийгөө ингээд тэд амарч ин да муу болж ин нэтрэлтэй ингээд нэг амрахгүй ингээд зүтгэсээр байгаа л яг тэр дээд цэг дээр очиж ижил ингээд нэг юм амжилт гэдэг юу. Тэгж жаад нэг подкаст сонсчоод ингээд заавал тексттэй бишээ. Ингээд жижиг алхмаар гэдэг. Тэгээ хамгийн анхныхаа удаа нэг удаа ууланд ярьж хагаад орой дээр нь гарахгүй дундаас нь буцаж үтсэн. Тэгээ тэр бүр амар сонир мэдрэмж байсан. Яа энэ what it represents штэ тий. Ингээд дандаа амжилт нэгт байх хэвээр би ингэстэй гэл ингээд явж хаад нэг удаа ингээд ууланд авираад орой дээр нь гарахгүй дундаас нь буцаад тэгсэн чинь ингээд амьдрал яг л хэвээр байсан. Амар гоё байсан. Тэгээ амар happy. Энэ амар магас усч магадгүй шүү. Тэгээ. Нэр яг тэгээс урцсан баг. Тэгээ одоо чи магадгүй саяны яг base campus гэсэн буцаж болох байхгүй. Тэгэхээр заавал тэр ингээд бусд нь бүгд буцаад 4 хүн оргил руу явж хахад гарнаагаа үзэж байна гэхэд
дараагийн chapter гэдэг нь илүү тайван байгаадаа happy бие гэдэг нь заавал нэгт байх биш зүгээр чи өөрөө л ууландаа гарцсан уу happy байсан уу өнөөдрийн чиний оргилын байсан бол окей тэгээд буу гэдэг тэр бас үзмээр юм шиг санагдсан шүү би бол тэрийг үзчихэд ваа тийм байна. Яг тийм байна. Окей. За ингээд нэвтрүүлгийг өндөрлж байна. Маш гоё яриа өрнүүллээ. Маш гоё. Энжээ тэгээд хүрэлцэн ирсэн маш их баярлалаа. Баярлалаа. Гоё энжийнхаа ертөнц зураас аяллаад байдуулаа. Тэгээд дахиад нэвтрүүлгийн өндөрч жоох нэг юм хэлэхэд Volt Shangri-La Улаанбаатараас үрсэн. Тэгээд мэдээж гөхтөлөд ярих юм байхгүй та хэд манаас өөрсдөө сонирхоод үзээрэй. Дахиад нэг зүйл like, subscribe and comment гэдэг зүйл байгаа. Тэгэхээр та хэд маань энэ подкастаас сонсож авсан тий ойлгосон ухаарсан зүйлээ байвал заавал доор бичиж үлдээгээрээ бас сэтгэс санаа оноогоос үлдээгээрээ биднээс подкаста яаж сайжруулж болох уу бас энжэтайгаа яаж бас та хэд маань холбогдож болох уу гэдэг тал дээр чинь бид нар тусалцаа өгөх боломжтой. Яагаад гэвэл бидний энэ том баг хамт олон ажиллаж энэ подкаст бүтдэг. Тэгэхээр энэ бол маш чухал элемент байгаа юм шүү гэж хүсэж байна та бүхтээсээ. Тэгээд энжэдэ баярлалаа. Баярлалаа. Мундаг хүчтэй өсөх байна. Тийм байна. Манай хамт олон дамжилт хүсье. Баярлалаа. За дараагийн дугаараар уулзлаа баяр та. Баярлалаа.